Сайн бацгааны үзэгчдээ та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргэе. Check Plus подкастын ээлж нэгэн шинэ дугаар үзэгч танд хүрэх гэж байна. За өнөөдрийнхөө нэвтрүүлгийн зочноор нэгэн хүндтэй сайхан эрхмийг урин оролцуулж байгаа. За өнөөдрийн подкастын зочноор боловсрал стор дэлгүүрийн гүйцэтгэх захирал Инх Тамир хүрэлцэн ирсэн байгаа. Энэ өдрийн мэнд хүргэе. Энэ өдрийн мэнд хүргэе. За ингээд урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэн Тамирада маш их баярлалаа. Өнөөдөр бид хоёрын ярилцах сэдв бас хэд хэдэн агуулгатай ярилцъя гэж ингээд зорьсон байгаа. Тэгээд тийм ч үүднээс би бас зочныгоо урьж оролцуулсан байгаа. За Тамирагийн манай хувьд бол бас энэ хүүхэд хөгжлийн чиглэлээр боловсролын салбарт ажилласан. За тэгэл бизнесийн салбарт хөл тавьсан. Ингээд энэ олон чиглэлүүдээр бас ярилцъя гэж ярилцлагын агуулгыг гаргасан байгаа. За тэгэл ер нь тавилгын их дэлгүүр учраас бас тавилгыг хэрхэн сонгох уу, хүмүүст хүүхдүүдэд ямар үр нөлөө үр дүнтэй байдгийг гэдэг талаас нь бас зөвлөгөө мэдээлэл бас үзэгчтэй хүргэе гэж бодоод их тийм сонирхолтой яриа өрнөх болов уу гэж бодож байна. За ийм гоё одоо нэвтрүүлэгт урьж оролцуулсанд маш их баярлалаа. Намаагийн Инх хотын Инх Тамир гэдэг. За миний боловсролын хувьд бол би 2014 онд хүмүүнлэгийн сургуулийн бэлэгдээд сургуулийг төгссөн. Хүмүүнлэгийн харьяа. За тэрнээс хойш Монгол Улсын их сургуулийн боловсрол судлалаар магистрант. За ийм одоо боловсролын түүхтэй байна. За карьерийн боловсролын хувьд за манайх манай одоо энэ боловсрол дэлгүүр маань боловсрол стор маань ерөнхийдөө 2020 оноос ер нь эхэлж бол үйл ажиллагаа явуулсан. Үйл ажиллагааны чиглэл маань сургууль цэцэрлэгийн тавилга, офисын тавилга ийм чиглэлээр бол үйл ажиллагаа явуулдаг. За улсын болоод хувийн сургуулиуд цэцэрлэгүүд ерөнхийдөө энэ зах зээл дээр бас нэлээд хүмүүс маань яг энэ чиглэлийн хүмүүс маань нэлээд хөргөн гэж мэддэг. Ийм үйл ажиллагаа явуулдаг. Хоёулаа ярилцлагынхаа эхлэлийг яг одоо сургуулаа төгсөө Тамиргийн яг одоо хүүхдүүдтэй ажиллах одоо тийм хүүхэд хөгжлийн төвийг байгуулж эхэлсэн гэж хэлжсэн тийм. Тэгээд тэр ажлын гараагаас их яриагаа эхлэе гэж бодож байна л да. Ер нь ямар одоо сэтэл аваад яг энэ одоо боловсрол хүүхдийн хөгжил төлөвшрүү чиглэсэн энэ үйл ажиллагааг эрхэлж эхэлсэн. Тэгээ бас би нэг ярилцлагыг чинь сонсч ийсэн л да. Ингээд нэг хүнд өвдөжсэн тэр үед надад ийм шин санаа орж ирэл би энэ ажлаа эхлүүлж ийсэн гэ тэр түүхээс хоёул яриагаа. Тэгээ. За яг боловсрол стор дэлгүүр маань яг энэ сургууль цэцэрлэг юм тавилгын худалдаа эрхлэхээс өмнөх одоо миний хийж явсан ажлууд болохоор одоо юу ажиллаа. 2017 онд одоо анх би дэлхийн бамбар хүүхд хөгжлийн хүрээлэн гэдэг ийм сургалтын төв. За тэгээд маш олон талын хүүхд хөгжлийн англи хэл нэмэх нь маш олон ийм сургууль хөгжлийн дагалдаж ордог ийм цогц сургалт хичээлдүүлдэг байсан байхгүй. Гэхдээ тэр нь бол 2017 онд. Тэгэхээр 2017 онд яг би дөнгөж оюутан төгсөөд нэг 2 жил хүн болсон байсан. Тэгэнгүүт тухайн үед нэг хүнд ер нь ингэ амьдралт гэдэг юм уу одоо тий нэг би хаа төрөө гэдэг шиг би ер нь юу хийж чадах вэ гэдэг нэг юм асуулт ер нь орддог юм шиг санагдсан. Тэгэхээр надад бол бас тэр бол одоо тулсан тийм асуулт байсан. Тэр нь болохоор яг нэг юм эрүүл мэндийн нэг багаасаа одоо өвдөж эрүүл мэндийн юм асуудалтай байгаагүй юм л да. Тэгээд яг гів гинтхэн би нэг 2015-аас 16 онд нэг өвдөөд тэгээд тэр үедээ зүгээр уул нь бол ингэжсэн. Гинт өөрөөсөө тий ингээд ийм хаалгаанд ороод ингээд ирэхэр хүн өөрөөсөө би ч одоо ингээд энэ хороо дэлхий дээр юу хийж бүтээлээ дээ. Тий дөнгөж нэг оюутан тэгээд дөнгөж төгсөөл нэг ажил карьер дээр нэг ороод гараал нэг ийм нэг 2 жилийн үед л би бодож ирсэн байхгүй. За би чи энэ хороо дэлхий дээр юу хийж бүтээлээ дээ гэдэг асуулт өөрөө нэг ийм өвдөх нэг ийм тэгэн доонтой үед ингэж орж ирж ирсэн гэсэн. Тэгээд юу хийж бүтээлээ дээ гэж өөрөөсөө асуух тэр үедээ нэрээ би нэг англи хэлтэй. Өмнө би нэг Кипр гээд усад нэг 2 жил орчим сурж исэн. Тэгээд ийм англи хэлийг бол тодорхой хэмжээнд мэддэг учраас нэрээ би хүүхдүүдэд англи хэлж чадах юм биш үү? Тэ. За ингээд 2017 онд надад нэг гоё аз таарад би нэг Минд оюунгийн багштайгаа таараад тэр багшийнхаа удирдлаганд маш олон талын сургалтанд хамрагдчихжээ. Нэг жил орчим хамрагдаад төрөл бүрийн сургалтанд хамрагдсан. Ерөөсө сураал төгсөөл тийм маш тийм өөрийгөө нэг жил орчим ингээд нэлээд гоё. Ингээд багш маань олж авах гал. Тийм юу хийж чадах вэ гээл тэр хоорондоо өөрийгөө янз янзаар хөгжүүлээд тэгээд тэр үед нөгөө Минд оюун багш маань
сургалтанд би хамрагдаад тухайн багш маань чи ер нь яг юу хүсдэг юм бэ? Тэ яг юу хийх юм бэ гэд. Тэгээд бит хоёрын нэг юм игзэг бүх юм ингэж нэг юм орчин тэ нөхцөл нь бүрдээд тэгээ 2017 оны 6 сарын 24-нд яг хүүхдүүдийн сургаалт нөгөө хүүхдүүд дөнгөж амарч ингэж хараад тэгээ бит хоёр нэрээ чи англи хэл дээрээ нэмэх нь ингээ хүүхдүүчлийн гой сургалтууд ингэж хийж чадах юм тэр чи ингээ хийгээд тэгээд тухайн үед тэр чи одоо ток инглиш гэ байдаг штэ. Мессен 5-ын хажууд байдаг. Тэрний 4 давхарт 2 давхарт нь багшийн сургалт байдаг байгаад 4 давхарт нь тийм онгорхоо өрөө ээж хоос өрөө тэгээ сургалтын ширээ сандалтайгаа тийм өрөө ээж таардаг аягүй сонио. Тэгээд тэнд өрөө нь байна, ширээ сандал нь байна тий. Ингээд байж таарад тэгээ яг ингээ хүүхдүүдийн сургалт зарлаад тэр нь англи хэл нэмэх нь хүүхд төвчлийн сургалтууд гэх тэрэн дотроос илтгэх урлаг гар урлал, уран зураг гэх төр гэдэг ийм хөөрхөн англи хэлийг үндснээр сураад бусдыг ингээд дагалдуулах байдлаар ингээд сурлана. Ингээд зуны сургалт зарлаад хөөрхөн нэлээ их хүүхдүүд оролцоод тэгээд тухайн үед чинь одоогоос 17 он гэдэг чинь нэг 7-8 жилийн өмнө юм тий. Тэгээд 89 мянган төгрөгөөр зарлаад аюу хөөрхөн боломжийн үнэтэй сарын төлбөрөнд. Тий. Тэгээд ингээд жоохон хүүхдүүд зөндөө орж иээд тэгээд тухайн үеэс энэ хүүхдүүдийг хөгжүүлнэ гэдэг чинь яг юу юм бэ гэдэг ингээд лавшруулан суралцмаар санагдаад тэгээ хүүхдүүдийг англи хэл нэмэх нь бусад ер нь миний тухайн үеийн хамгийн гол зорилго нь ер нь хүүхдүүдэд яавал маш гоё хөгжил өгөх юм болоо яаж хүнийг хөгжүүлдэг юм болоо тий одоо хүний хөгжил гэж юу юм бэ хүүхдүүдийг яаж мундаг болгох уу тэргээл тий нэг би юу хийж чадах вэ гэдэг асуултын эрэлдэл гараад байгаа үйл байж таардаг байхгүй тэгээд хүүхдүүдэд янз янзын юм ингээ хамт ихтгэх урлаг уран уншлага гэдэг л янз янзаар орж үзээд тэгэл би хөтөлбөр рүү гарахдаа за хүүхдийг ямар болох уу гэж бичиж үзээл те за энэ төлөлийн хөгжлийн яаж дэмжих үү гэл ингээл янз янзаар оролцож үзээд ингээд сараар авлаа бүтэн жилээр авлаа хамгийн гол нь англи хэлийг би гол нь англи хэл гэхээс илүү хүнийг яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр төвлөрөөд байсан. Гэтэ англи хэлийг заангаа ингээ бусад ур чадваруудыг хөгжүүлэл нэг юм төгс хүүхдийг яаж бий болгох вэ гэх юм маш том зорилго бодолтой тий хүсэл тухайн үед одоо тий тэгээд ингээд тэрнээс үүдэлтэйгээр надад ямар хөөрхөн юм үр дүн амжилтууд байсан бэхээр хүүхдүүд орж ирж байгаа нь хүртэл хичээлдээ дуртай хүүхдүүдийн орж ирж байгаа биеийн хилэмж тий хаалгаад илгээл бараг чэйжэн төрүүлэл орж ирдэг ч юм тий за тэгээд хамгийн гол нь англи хэлдээ хоцрогдолтой ч юм уу хүүхдүүд нэлээд хамрагддаг байсан ялангуяа бага болон дунд ангийн хүүхдүүд дээрээс нь бага ангийн хүүхдүүд бас ээж аав нь эртнээс хүүхдээ ямар нэгэн сургуулийнхаа хажуугаар ингээ хөгжүүлдэг тийм эцэгчүүд энэ төр хамруулдаг. Тэгээ хүүхдүүд хамгийн гол нь ийм хичээлийн хоцрогдлууд нь бол хөөрхөн ариллаад тэгээ хичээлдээ хоцрогддгүй хүүхэд ийм өөртөө ихтэй тий ийм анги мангтай ийм додгор юу гэдгийг тий ийм хөөрхөн болдог юм билэ. Тэгээд ер нь хамгийн гол нь юу юм бэлээ л дээ. Англи хэлний хоцрогдол за тэгээд хүүхдийг хөгжүүлэх янз янзын хичээлүүд орсноор хүний хөгжил бол үнэхээр одоо юу гэдгийг бүхий л юм атгалтай л хөөрхөн авьяастай. Тэгээ өөрийгөө олж нээдэг ийм гоё давуу талууд бол харагдчихсан. Тэгээ үр дүнгууд нь бол хичээлийн хоцрогдлууд ариллах. За ялангуяа нэг улсын сургуулиас хувийн сургууль руу шийдэж байгаа хүүхдүүдийн хоцрогдол чинь ингээд нэг зөрүүтэй байх тий. Тэр энэ төр дээр арилж исэн өөртөө ихтэй болдог юм гол. Хичээлийн хоцрогдлын эцэгчүүд дэмжиж хүүхдүүдэд арилгаж хүүхдээр ингэж нэлээх анхаарч өгснөр өөртөө ихтэй болдог юм лээ. Тэгэхээр нэг хүүхдийн өөртөө ихтэй тэр зан чанарыг дадалтууд суулгаж гэнэ гэдэг бол маш том бүх зүйлийн тэр үндэс суурийг бол тавиад өгч байгаа гол зүйл. Болно шүү дээ тий. Тухайн үедээ би их сониуч. Гэхдээ одоо ч гэсэн их сониуч л да ерөн сониуч байхгүй. Тийм болохоор яаж хүний хөгжүүлэх үл гэж аяг бодоод хүүхдүүдийг хөтөлбөрөө тий Монголын талаарх миний мөрөөдөл гэдэг шиг баг миний одоо тий хүүхдүүдийн талаарх миний мөрөөдөл гэж болох хөтөлбөр боловсрууллаа. Тэгвэл яаж энийг хөгжүүлэх вэ? Уран ихтгэл мэлтгэл гээл ер нь би өөрөө багтаа юу хүсдэг байсан тэрийгэл хүүхдүүдэд өгмөр байсан нэг тийм дуу хойлоо асуултын араас л яваад исэн юм. Тэгээд тэр маань 2020 он хүртэл ингээд 3 жил тасралт хүргэлжлээд гэтээ энэ хугацаанд чинь би нөгөө сургалтын төв ажиллуулна гэдэг чинь бас тийм амархан биш. Тэ энэ хугацаанд би бас математикийн багш нарыг авцарлаа. Хүүхдүүдийн хоцрогддыг ер нь англи хэлний зөвхөн биш зөвхөн математик, физик бусад чиглэлүүдийн ч гэсэн арилгая гэдэг ингээд бүтэн жилийн мэдлэлээр сургалтууд аваад өөр чиглэлийн багш нартай хамтарч ажиллаад ингэж явдаг байлаа. Тэгээд яг хүүхдүүд хамгийн гол нь энэ дээрс би юу тухайд ойлгож авсан байдаг вэхээр багш заах гой заадаг байж болно.
ямар ч байж болно. Гэхдээ ер нь зан аашны хувьд их гой зөөлөн хүмүүс байх хэрэгтэй гэдэг юм байна. Тэгээ дээрэс нь юм хүүхдэд айц өгч болдгүй юм байна гэдэг зүйлүүдийг ер нь яг тухайн үед би ингээд бусад хүмүүстэй хамтраад ч юм ингээд ажиллаж авах тандаа хүүхдүүдэд ерөөсөө л айц өгч болохгүй юм байна. Тэгэхээр яаж ингэж хүүхдүүдэд юу гэдгийг хөрхөн ингэж мундаг сураад тэрэндээ дуртай байгаад тэгээд ингээд үр дүн гаргаад хоцрогдол арилгаад ингээд хөөрхөн болоод байна гэх. Тэгэхээр нөгөө миний хувьд нэг төрмөл нэг хөөрхөн авиас байсан нь аз болоход тий бурхны бэлэг байсан нь гэдэг юм уу тий. Тэр нь болохоор хүүхдүүдтэй би яг төвшөнд нь очиж байгалаас очиж ярьж чаддаг. Тий нөгөө ингээд өндрөөс биш төвшөнд нь очино. Хоёрт нь айц өгөхгүй байна. Тий надаас хизээж одоо олон асуулт асуусан би баярлах хэвээр. Тий багш нар хүүхдүүд багш нараасаа их олон асуулт асууж гинөө гэдгийг нэр нь тоолдог байгаа шүү дээ. Тий асуугаал байх юм бол тэр багш хүүхдэд айдас өгөхгүй байна. Тий хүүхэд ер нь хэрэг асуулт асууж байна. Тий нэг л хүүхд асуугаад байна уу? Эсвэл ер нь асуухгүй байна уу? Яагаад асуухгүй байна тий? Эсвэл багш хүүхдэд хичээлээ заачаад ойлгохгүй байна гэд хин нэгэн хэллээ гэж бодоход би яагаад энэ хүүхдүүдтэй ойлгуулж чадахгүй байгаа юм бэ гэж нэг өөр нүгэл өнгөмөр байх ч гэдэг юм уу те. Тэгээ яг би ийм нэг дуун хоолойны араас өөрөө явж байгаад өөрөөгөө бас ингээд хүүхдүүдтэй хамтарч ажиллаад ингээд өөрийгөө бас хөрхөн багш болоход нэлээд хөрхөн суралцсан гэж боддгийг. Тэгээ 2020 он хүртэл те би яаж хүүхдүүдэд ойлгуулах вэ гээл те. Тэгээд хүүхдүүдээс нэг гой мартагддгүй ганц нэг санаанууд болохоор манай нэг хөрхөн шав багшаа танаар ингээд бүх хичээл очиад заалгаж байсан гэл те. Тэгээ би бас тэрэнд нь бас оодроод юу гэж бодож байгаа хэрэг очиод бүгдийг заадаг гэсэн. Тэ. Үгүй очиод бүгдийг заачих гэдэг нь чадал өрдөгсөн бол ингээд бүхий ингээд өөрөөр ингээд дамжуулаад ингээд эсвэл өөрийгөө 100% чихсэн энэ ингээд бас ботны их мөрөөд тий. Тэ. Тэгээд яг би зүгээр тухайн үед ингээд хүүхдүүд ингээд яагаад хичээлээ надаар залгаа ойлгоод байгаа юм бэ? Тэг хамгийн нэгдүгээр багш бол хүүхдэд айц өгдөг ах хэвээр байна. Тэ. Айдас за тэгээд нөгөө харьцуулах тэ асуулгаж сургах өөрийгөө ойлгохгүй байгаагийн илэрхийлэхэд нь ямар ч айц өгөхгүй. Тэ энэ ингээд нөгөө багш шав хоёрын нэг хамтарсан ажиллагаа гарч ирээд үр дүн хүрд юм байна да гэж тухайн үед би бодож ирсэн. Яг тэгвэл би Монгол яг нь ер нь энэ тэгтээ эргээд харахаар би ч гэсэн нөгөө хүүхэд тахтыг өсдөг гэсэн дээрээ л очиоддаг. Би хүүхэд тахтаа ингээд харьцуулахыг өсдөг байсан юм байна. Би хүүхэд тахтаа багш нараас айдгүй байхыг өсдөг байсан байна. Тэ одоо хинэл хөсөхтэй. Гэтэл ер нь нөгөө миний өөрийн багтаа авч исэн одоо туршлага гэх юм уу энэ дуу хоолой багаасаа нэг ийм би одоо ч гэсэн сандгийн нэг хэдгээр ангид байсан юм бол да нэг 2 дугаар ангид тахта би ингэж боддог гэсэн байхгүй. Би том болоод хүүхэд юу өсдөг вэ гэдгийг мартахгүй том хүмүүс шиг. Юу өсөг үү гэд тэгээд тэрнийхээ төлөөл нь 17 оноос 20 он хүртэл нилээл явсан. Тэгээд багш гэдэг чинь ийм байвал хүүхд их хурд юм асурдаг юм байна, айц өгөхгүй юм байна, харьцуулж болохгүй юм байна, харьцуулах ч өөр хүчрхийлэл юм байна. Тэ хүүхдүүд ойлгохгүй би өөрт надад проблем байна гэл тэ. Тэгээд өөртөө тэмцээд л хүүхдүүдтэй ингээд тэгээд яг би нэг удаа нэг шавьяас асуудаг байхгүй. За яаж ийн чи математик ойлгож гин үү болж гин үү гэл асуулаа. Багшаа хараа. Яас гэсэн чи үгүй багшууг заах юм аа тэгээ би сурахгүй юм. Тэгвэл чи тэгээ асуугач тэг. Тэгээ багшууг надад нэг заахыг 2 цагт тэгтээ би бас ойлгохгүй. Тэгээд 3 дахь асуугач. Яагаад тах юм. Ингээд надад үнэнгээ хэлдэг. За нэрээ тэгвэл багш гэдэг хүн чи их төвчээртэй тий. Ер нь тэгээд би тухайн үед нэг 3-4 жилийн одоо ингээд нэг сургах үе тий. Сургууль мөжлөх үе одоо энэ үед явж байхдаа юуг ойлгосон бэ гэхээр ер нь багш гэдэг чи яг дуучид шиг гэх юм уу одоо уран зураач тий ийм авиас бас төрмөл байдгийм байна да гэж харсан. Айгуу мундаг супер одоо хард скил супер байла тий. Эмпати ч юм уу нөгөө бусдыг ойлгох чадвар мадвар эсвэл юм зөөлөн баймаар юм бэл. Их л зөөлөн. Тэ. Тэгэхээр нөгөө бүх юма найзтай бүх ингээ ярьдаг шигээ яриад тэ. Найз яагаад найзтай юм ярьдаг уу? Тэр чинь нөгөө адилхан төвшөнд өөрийг нь эргүүлээ шүмжлэхгүй. Тэнийг мангар гэхгүй тэ. Ингээ тийм учраас ингээ найз үзчих. Тэгэхээр багш байхын тулд бас найз шиг нь болж байгаа юм тэ. Чиглүүлж байгаа ингээд ямар ч байсан багш хүн бол ямар ч айц өгдөг. Хамгийн чухал. Тэгээд ингээ би нэг 20 он хүртэл ингээл явлаа. Хүүхдүүдийг супер болгоно. Тэгсэн яг 20 онд ч нэг корона гарсан шүү дээ. Тэгээд яг коронавиг үеэр бид нар онлайнаар бас үзэж тарлаа. Ээж аавуудтай гадлаг ингээд зэрэгцээд л та тий. Ингээд айгүй инэт тэр видео мэдэнүүд харах гоё. Тэгээд онлайнаар нийлээх орсон.
age out dance challenge гэдэг янз янзаар хэлбэрүүдээ өөрчлөл, арга барилуудаа өөрчлөл нэг л зүйлийн тухай хүүхдэд ойлгуулж байгаа. Гэхдээ нэг зүйлийг маш олон талаас нь ойлгуулж олон талын жишээ, олон талын арга хэлбэрээр, арга зүгээр ойлгуулсан. Гэхдээ нэг л юмыг ойлгуулсан. Гэх юм бол олон зүйлийг биш, олон зүйлийг нэг аргаар биш, нэг зүйлийг олон талаас нь ойлгуулсан. За одоо юу гэдгийг нэг юм сэдв байлаа л да. За юу гэдэг юуны тулаар одоо нэг хичээл дээр бол одоо за нэг дөрмийн хичээл байла тий. Тэр дөрмийн хичээлийг маш олон хэлбэр аргаар ингээд заахаар. Гэхдээ нэг юмыг зааж байгаа. Гэхдээ олон хэлбэрээр заана, онлайнаар заана одоо тий. Уншлагаар мэдгүй одоо дөрөв тий ингээд маш олон тоглоомын аргаар ч гэдэг юм ингээд маш олон арга хэлбэр. Гэхдээ нэг юмыг заана. Гэдэг нь нөгөө нэг багшлах нэг хүүхдүүд юмыг заах гэдэг дээр энэ арга зүй их супер юм шиг санагддаг. Тэр нь одоо хүндлэх мэдлэг ёс ч гэдэг юм нэг байлаа гэж бодъё тий. Тэгвэл тэрийг нэг ярьцлагын аргаар заана тий. Одоо асуух аргаар заана, хүүрнэх аргаар заана, эсвэл тоглоомын аргаар заана гэдэг юм уу, багаар ашлуул заана гэдэг юм уу тий. Гэтэ нэг л юм ойлгох гэж байгаа. Гэтэ тэрийг олон талаас нь. Гэх юм бол хүүхдийг гоё янз янзаар зааж өгнө актив сонирхолтой. Тийм. Гэтэ 9-ийн аргаар л зааж үзэж тардаг байла. Тэгэл онцгой ер нь янз янзын аргаар заа. Тэгээд тэрийг нь ихтэй нөгөө агуулга бол нэг байгаа тий нэг л агуулга хүрээнд за тэрийг аяг олон янзаар заа. Гээд явхаар нөгөө одоо хүүхдийн нөгөө одоо сонсохоор цээжлэх одоо тий ингээд суралц арга барил нь өөр учраас тэр арга барил тохируулахын тулд ямар ч маш олон аргаар л заах гэж оролддог байсан. Тэгэхээр энэ багшийн яс байнгын санаж явбал зүгээр зүйл. Одоо та ч гэсэн ингээд одоо юу гэдгийг сэтгүүл ингээд олон оюутан сурагчтай штэ тий. Тэгэхээр тэр нь та нэг сэдв байлаа. Гэхдээ тэр сэдвийг янз янзаар заадаг штэ бас. Тэрийг байнга хөгжүүлж юм билээ. Тий. Одоо практик аргаар заах юм уу, хооронд нь тоглоулах юм уу, кейс ажиллуулах юм уу. Тэгээ нөгөө багшийн заах аргад чинь нөгөө заах аргыг маш олон аргууд хэрэгэлдэг тий. Тэр болгоныгоо нөгөө хичээл лекс онол дээр одоо янз бүрийн арга барилаар яриад байгааг л одоо та яриад байна л да яриа тий. Тэр нөгөө бага насны хүүхдүүдэд дунд ангийнхад насны онцлог тохирсон арга барилаар тэр сургалтыг тэгэхээр танаа төвд бол насны хувьд бол янз бүр байсан байна тий. Бага дунд хөвчлэн байсан. Тэгээд энэ танаа төвчин бол одоо ингээд анх англи хэлтэй мөртлөө заавал хослуулан хөгжүүлэх тал дээр нь ингэж бодсон гэдэг чинь тий. Тэгээд зөөлөн аргаар явах тэр зөөлөн аргын ур чадвар заах аргыг маш их хэрэгэлсэн гэж ярьж штэ. Тэгээ энэнийгээ бас нэг тодтгож бас гоё тийм одоо мартагдахгүй тийм сайхан шамдрын хүүхдүүдийн тийм сайхан түүх байвал бас хуваалц. Юу яадаг байлаа хүүхдүүдийг олон аргаар заана гэдэг нь одоо бид нар юу гэдгийг нэг тоглоомын аргаар заагаал хооронд багаар ажиллуулаад тий практик ажиллуулаад эцэг ихтэй нэг чаленж болгоол тий ингээл янз ер нь хэрэглүүлэх ашиглуулах одоо англи хэл бол дандаа л ашиглуулах одоо яг өөрөөр нь хэлүүлэх өөрөөр нь одоо тэр нэг дүрэн борлоо гэхэд тэрийг өөрөөр нь хамаар нь хэлүүлэх тий хооронд нь тоглох хооронд нь ярилцах гэдэг юм олон арга хэрэгний ер нь зүгээр миний хамгийн ажигласан хоёр зүйл бол багшхан бол их зөөлөн зан характертай тэгээд өөрийгөө мэдээж байнга хөгжүүлэх шаардлагатай л байдаг тий тэгээд энэ арга зүйгээ байнга сольж байгаа тэрийг байнга хөгжүүлээд ингээ явах юм бол их зөвхөмжтэй байна да гэж тухайн үед би зүгээр ингэж өөртөө ингэж мэдэж авсан дуршлагаа л хуваалцаж байгаа байхгүй. Тэр нөгөө сайхан шавнырын сайхан түүхүүд байна уу? Одоо ч гэсэн бас ингээд одоо тухайн үед суралцж исэн хүүхдүүд маань өнөөдөр бас нэлээ одоо том болоо суралцаад оюутан болоод англи хэлний мэдлэгээр бас мэдээж гадаадд суралцаа явж байгаа шавнар бол зөндөө л байгаа. Яг тухайн үед болоод хожим таарсан тийм байна уу? Тий. Манай шавнар хөөхөн намайг одоо нөгөө бизнес чиглэл рүү орцсон. Тэгээд миний багш гал намайг хардаг байхгүй. Тэгээд багш та одоо багшлахгүй ингээ өөрөө мэдж байгаа мó гэл нэг зарим би гимтэй юм шиг санагдаад байдаг шүү дээ. Тэгээд манай нэг шав ямар ч ясан Швейцарт байгаа багшаа гэдэг хөөхөн чат бичижсэн. Таны ачуу гэл хөөхөн гой санагддаг. Нэрээ би бас нэг юм бүтээмж бас хийцэн байх шүү гэл те. Нэг бүтээмж гаргацсан байна гэл те. Тэр шаваа нэг өөрийгөө хэлэрхийлэн. За тэгээс урж өдөр өглөө би ажилласаа дээшээ өгсөө явж исэн чинь бас нэг багш эцэг их маань багшаа гэлтэг чинь танилцаад тэрний тэр байна гэл те. Одоо дүүндэр нь бэлэн болцсон одоо та хаана байна нөгөө сургалт байна уу гэл те. Ер нь ингээд хөөх энэ тийм тарахаараа та нөгөө хаан байна сургалт чинь юу болж нэмэр байна. Одоо дараагийн дүүндэр нь нэтэргээд айгу хөөхөн генерашнээр явах гэдэг хөөхөн. Тэгэхээр энэ хийж байгаа сэтгэгдэл хандлагууд маань л
одоо чиний тэр хүсэж мөрөөдөж байгуулсан тэр хүүхд хөгжлийн төв сургалтын төвөө маань одоо үр дүн гарч ийна л гэсэн үг. Тэгэхээр маш их тийм үр дүн талархал ирж байгаа нь хамгийн сайхан шүү дээ, тий. Ингээ хүүхдүүдийнхээ цогцоор нь хөгжүүлэх гээд ингээд маш сайхан тэр багада өөрийнхөө миний үед ийм л байсан болоосоо гэдэг тэр хүсэл мөрөөдлөөр энэ төвөө ажилуулад бас юм баггүй хугацаанд ковид хүртэл бол явсан байгаа тий. Тэгээд бас таны нэг ярилцлаган дээрээс бас ингээд сонсч ирсэн л да. Ингээд гадны орнуудын туршлагаас ингээд харахад хүүхдүүдийг улиралд заавал нэг юм шин зүйлийг сур мэдэж ав гэдэг тийм зүйлийг өгдөг юм байлээ гэд ярьжсэн. Тэрнээс бас хуваалцсан. Тийм, тэрийг би бас байнга нөгөө энэ боловсрал юм ямар Монголын боловсролын тогтолцооч юу илээ мэлээ гэж байнга ингэж суралцаж сонсож ингэж явж байгаа үед бол юу ажиглаа яг хөө тийм туршлагууд би сонсч ирсэн. Одоо барууны өндөр хөгжилтэй орнууд ялангуяа Америкт те хүүхд толгоныг улирал заавал нэг өөр одоо спорт урлаг те арай өөр дуулан заавал сонгуулдаг. Гэтэ тэрийг хамгийн багадаа нэг улирал заавал явуулаад тэсэд заавал тенсээр хичээлгэнэ шүү дээ. Ингээд улирал тутам заавал нэг хичээлийг нэг дугуулн нэмж сонгоод нэг дугуулн гэн болиулаад ингээл маш олон талын юм хөгжилтөр ялангуяа дунд анги хүртэл нь хичээллэх юм бит. Тэгээд энэ дунд яагаад тэгээд нэг юм олон ясан бусын нэг уран зураг яваал нэг спорт нь ингээл холиол солиол байна гэхээр хүн угаасаа нөгөө өөрийгөө олж авах гэж нэг юм байгаа шүү дээ. Өөрийнхөө авьяас чи юу хүсэж мөрөөдөж юу хийж чадах уу? Тэ ирээдүйд хэн болох уу гэдг нь ингээд нөгөө одоо хөгжлийнхөө явцад яг юу хийж үзээд болохоор байна гэдэг энэ олон сонголтууд олон хөгжлийн юм руу орж үзээд олон юмнаас амтлаад үзэхээр энэ их болж гин гэдэг ингээд сонгохт нь дэмтэй юм байна гэдэг ер нь тэр үүднээсээ ингээд чиглүүлдэг юм лээ. Ингээд заавал соль. Гэхдээ тэрийгээ сонгосныхоо заавал 3 сартаар хайж хий. Гэхдээ дараа сар нь соль. Гэхдээ нэгийг одоо ингээд тогтмол болгооч юм те 2 3 гаа байлгах чинь те. Давхар бас тэгээ өсөж сонирхлын цааш нь чиглүүлж олж авах. Тэгэхээр яг тэгэхээр нөгөө ингэдэг юм байна л да хүүхд чи ихний нэг 7 хоног ч юм уу сар ч юм уу бас дургу байж болно. Тэ айгүй тийм мундаг зурх авиаста мөртлөнгөөсөө тэрийг мэдэхгүй. Гэхдээ ихний сар тэр хүүхд яваад 2 дахь сараас дуртай болоод эн чинь би чадах юм байна штэ гэх. Тийм учраас нэг 3 сар ч юм уу ингээ хамгийн багадаа туршуулад ингээ сонгоо маш олон янзын сонгонд явуулдаг байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг би өөрийнхөө одоо тухайн үед нөгөө англи хэлнийх нь олон талын сургалт гэдэгтэйгээ бол ойлгоход эн чинь бас зүгээр юм биш үү. Тэгэхээр одоо ч гэсэн би ингээ харж ахад ингээд тийм хөгжил нь ингээ харагддаг байхгүй юу. Багасаа их олон янзын дуулан сонгон ингээд солиол ингээд өөрчлөөл эсвэл нэг сонгонгоо ингээд байнгын өргөжлүүлээд бусад төрлийн юм ингээд байнгын янз янзын сургалтанд хамруулдаг байгаа хүүхдүүдийн хөгжил нь юм өөр идэг. Юу л бүхэл юмыг ер нь ингээд чадчихдаг. Бүхэл юмын нэг тодорхой юмны авьяастай. Гэтэ тэндээсээ ингээд сонгож жагаад нэгийг ингээд гүнзгийрүүлээ явчих. Тэгэхээр ийм байнгын сургалт хөгжил дээр нь анхаардаг эцэг эхчүүдийн хүүхдүүд угаасаа ийм хөгжлөнд төрүүлээд идэг. Ярих эргцүүлэх, өөрийгөө илэрхийлэх. Тэгээ бүхэл юмыг чадах гэдэг нэг тийм хөөрхөн тийм суурьтай болчихсон юм лээ. Манай дүү бол би бас нөгөө гараасаа нэгдүгээр ангиас нь яг манай энэ дугуулантай хамтдаа манай дүү бас явж исэн байдаг байхгүй. Тэгээд ингээ харж хахад юм нэг л ингээ нэг юм авьяасаа гаддаг байхгүй. Яриулын ярчин те илтгэх хурлаг зурчин те гээд нэг юм спортлч гээд бүх юмд л ороод ах юм аа. Тэгээд ингээд нэрэл яг л эцэг эхчүүд нэг хүүхдүүдтэй ингээ багаас нь төрөл бүрийн юм руу ингээ дандаа л гараас нь дагуулаа явж идэг хэвчүүд байдаг. Хагас бүтэнсэнд аав ээж хоёр ингээ солигдож мэлэгдэж ирдэг. Уухгүй явдаг тийм. Уухгүй. Одоо энэс гаргаад төлдөр хурдан тэрнээс гаргаад тийм юмд нь. Ингээд тэр хүүхдүүд угаасаа юм хөгжинг байгаа байхгүй юу? Хөгжиж байгаа биш хөгжинг хүүхдүүд болчдөг юм байлээ. Тэгэхээр ингээд яссан янз янзын юм руу ингэж оруулаад яг тэрнээсээ нэгийг сонгоод гүнзгийрүүлэмжлэл бусдын бол байнга л ингээл дуулдаг те спорт урлаг бүхий юмны тал талын авьяас тухайн хүн өөрийгөө илэрхийлэх хөгжил нь аяг өндөр болчихдээ юм бэл. Тэгж санагддаг. Энэ дээр бол харагдаж байсан. Тийм байна. Энэ дээр өөрийгөө бодсон чинь би бол ууггүй тэгж дугуйлын уралдаанс ихсэн зөвч чадаагүй муул ээж юм байна. Ер нь бол яг энэ дэлхийн алдартай хүмүүсийн түүх намтрыг сонсож байхад ер нь тийм байдаг шүү. Ээж аавд нь ууггүй одоо олон төрлийн яг наа чиглэлээр чи ингэж явуулсараад амжилт үзүүлээд тэгээд тэр техник технологи сонирхолтой хөлт бол тэрүүгээр амжилт гаргаж ирсэн гэд олон түүхийг сонсож байна. Одоо энэ алд тэрбумтан Элон Маскийн тэр ээжийнх нь ярьцлах түүх мөх төр ч гэсэн тийм байсан. Одоо манай Метигийн Цукербергийн түүх мөх гэж сонсохоор ер нь бол тийм байлээ шүү дээ. Ингээл тэр багаас нь олон төрлийн дугуйлын секцэнд орж сонголтыг хийлгээд тэгээд тэрэнд нь ууггүй тууштай байлгуулаад тэндээс тэр ирээдүйн өөрийнхөө сонирхлын хүсэл мөрөөдлийн дагуулаад явцдаг.
тий хүн өөрийгөө олох гэж ярьдаг штэ тий сүүлийн үед хүмүүс аяг тэгж ярьдаг тий хүн өөрийгөө олох гэдэг чинь тэр багаасаа ер нь их олон янз янзын юмны амтан гэж мэдэрсэн бол тэндээс би нэг энд бол их юм байна тэнд бол тэх юм байна эндээ би дуртай юм байна гэл тий тэгээд ингээд олон талын хөгжлийн дэмжигчсэн цаашд хүн өөрийгөө олоход нь л их тус болд юм байна багт нь янз янзын дуулан сэгцдэг тэгэхээр одоо үнэхээр ингэж ажиллаж байгаа хүүхдүүдийн ирээдүйн амжилтын төвхийг багаас нь бүтээлцэж гарааг нь тавьж өгж байгаа мундаг ээж аваад бол зөндөө байгаа. Асар их. Тий. Магадгүй ингэж нэрэ битүүрээ яриг сонсоод хүү би хүүхдээ их ёстой юм биш дээ гэж бодоод сууж байгаа ч эцэгчүүд байгаа гэж бодож чинь тий. Бас магадгүй ингэж нөгөө бодож олж хараагүй байвал бас энэ их чухал юм байх шүү. Бас хэрэгжүүлээрэ гэж бас хэлээ тий. Тийм болж өгүүлдэг л боломжтой бүхий л дугуйлсаг сонирхолтой урлаг спорт тий. Энд нь хамруулаад тэгэл эсвэл одоо ном уншдаг хүртэл дугуулсан секц юу зөндөө байгаа шүү дээ. Хөгжлийн дэмждэг. За тэгэхээр түрүүнээс хойш ингээд Тамираг яриаг сонсоод суухлаар багшийн тэр зөөлөн ур чадвар, харилцаа, хандлага за тэр бүхэн дээр бол нэлээд юм акцентыг өгж байна. Тэгэхээр ер нь бол ийм алдартай үг гэдэг те ер нь сайн багшийн гар дээрс маргаашийн нар манддгаа гэд. Тэгээ түрүүн өөрөө ч хэлжсэн те сайн багш бол би яагаад хүүхдүүдэд ойлгуулж чадахгүй байгаа юм болоо гэж өөрөөсөө асуудаг. Надаас яагаад хүүхдүүд асуулт асууж ирэхгүй байна гэж боддгоо гэж ярьжсэн. Тэгэхээр яг тэр нөгөө төвөө ажиллаулж байхдаа тэр одоо хүүхдийг хөгжүүлэх тэр цог цөвн дээр багш нарынхаа одоо ур чадвар харилцаа хандлага дээр хэрхэн анхаарч ажиллаж сонгон шалруулдаг байв. Энэ хамгийн чухал хүн чинь багш гэдэг байгаа шүү дээ бас. Тухайд би харин хүүхдүүдийнхаа нөгөө хүүхдүүдтэйгээ ярилцаагаад за юу болж гин гэхээр хүүхдүүд маань ер нь зөөлөн багштай ажиллах туртай байд юм байна. Зөөлөн багшаас хүссний асууж чадах юм байна. Дээрээс нь нөгөө одоо юу гэдгийг бусдыг ойлгох чадвар ийм төрмөл гэдэг юм. Одоо зөөлөн зан чанар чи ер нь багшд төрмөл байх уу? Төрмөл байна. Тэгэхээр ер нь зөөлөн багш л авах хэрэгтэй юм шиг санагдсан тухайд бол. Тэгээд би бол илүү зөөлөн дуу хоолой зөөлхөн тийм багш нарт авахтаа илүү их анхаардаг болсон тухай үед. Одоо маш тийм зөөлөн сэтгэлтэй ерөөсөө тэр хүүхдийг гэдэг тэр нэг сэтгэл байх хэрэгтэй санагдаад байгаа надад. Аливаа юмн дээр те ер нь бол аливаа юм дээр сэтгэл чухал да. Тэгвэл яг энэ бидний хүүхдийн Монгол улсын бидний ирээдүйг бүтээж байгаа тэр суурийг тавьж байгаа хамгийн чухал хүн тэр сургуулийн өмнөх боловсролын багшаас л эхлээл тэр нөгөө өрөвч зөөлөн хүүхдийн төлөө гэсэн сэтгэл чухал юм болов уу гэж одоо миний хувьд одоо энэ би бол одоо нэг оюутнуудтай ажилдаг багшийн хувьд бас тэгж анзаардаг байхгүй. Тэгээ аль болгол хүүхдүүдтэйгээ оюутнуудаа насанд хүрсэн оюутан залуучуудаа чинь чин сэтгэлээсээ харилцаад тэднийгээ сонсоод ингээд ирэхлээр хүүхдүүд ингээд ойр хандаж эхэлдэг байхгүй. Тэрнээс ийм хатуу ширүү яваад ивэл ирэхгүй шүү дээ. Одоо чиний хэлж байгаагаар хаалгаа хаачгаад тийм. Ингээл нөгөө хаалгаа хачаал чанга суугаад ивэл өөрт нь нэг асуудал тулгарсан ч гэсэн асууж чадахгүй. Ингээл нөгөө ойртож чадахгүй ингээ яваад байгаа. Тэгээ энэ кейс жишээ ч гэсэн би ингээд одоо хүүгийнхаа юун дээрээс сонсч ирсэн байхгүй юу? Манай үед гэжсэн ингээд манай Монгол хэл уран зохиолын багш ингээд залуухан багш ордог. Манай ангийнхан маш их айдаг. Тэгэхэд 6 дугаар ангиас нь хойш орсон гэж байгаа 3-4 жил ороод тэгээ бид нар ингээд багшигаа хатуу ширүүн загнаад идэг болохоор нь очиж асууж юм үзүүлж чаддггүй. Тэгээ бүгд айдаг. Орж ирэхээр бүгд чимээгүй болчдөг гэж байгаа. Энэ жил нөгөө хилээд байгаа нөгөө багш зөөлөн байх хэвээр хүүхдэд айдас өгөхгүй байх хэвээр гэдэг зүйл одоо нөгөө хэлэнгүүт би айгу тод санаанд буулаа л да. Тэгтэл математикийн багш нь бас үе тэнгийн багш байдаг. Математикийн багш нь бол их зөөлөн, их ойр харилцдаг юм байна. Тэнгүүд математикийн багшд хүүхдүүд нь маш хайртай бүр ингээд дараа уйлралд би өөр ангид орно гэхээр та явж болохгүй шүү. Манай ангийг төгсдөл орно шүү гэд бүр багшаасаа салдггүй гэд. Тэгэл би энэ хоёр дээр бодож исэн багш хүн ямар чухлын харилцаа хандлага ямар чухлын гэд. Тэгээ хоёлаа нөгөө багшийн тухай энэ төв дээр маш их нөгөө ярилцлагуудыг чи би бас үзэж сонсоод энийг бас бодоод надад энэ жишээ орж ирж илээ л та. Тэгэхээр маш чухал байх гэдэг юм тий. Миний хувьд залуу хүний хувьд тухайн 3 жил очим яг боловсролын салбарт байх үедээ нөгөө өөрийнхөө дотор нь ороод гасаа суралцсан юм 3 зүйлэл хуваалцаж байгаа. Эдгээр багшаал айц өгч хэрэггүй юм байна. Хүүхдтэй адил төвшөнд байх хэрэгтэй юм байна. Харьцуулж болдгоо юм байна. Хүүхд хэрэг ойлгохгүй болохгүй. Тий. Хүүхд хэрэг тухайн хичээлийг чи ойлгохгүй бол багш өөрөөсөө яагаад ойлгуулж чадахгүй юм л гэдээ асуучвал энэ 3 зүйлээр бол тухайд би өөрийгөө нэлээх хөрхөн хүүхдүүдтэй ойлголцоход
хүүхдүүдэд хамгийн гол нь хүүхдүүд чинь сурлагын үр дүн гаргах гэдэг юм тухайн хичээлийг ойлгоход юм үр дүн бүтээн зүйлж ийсэн. Тэгэхээр ерөнхийд нь ийм гурван зарчим дээр одоо ч гэсэн ийм байх хэрэгтэй байна да гэсэн ийм зарчим туршлага олуулсан байдаг. За ингээд бит хоёр одоо Тамирынхаа яг тэр нөгөө ажлын гараагаа эхлүүлээд яг өөрийгөө би юу хийх вэ гэж сонсоод хийж эхэлж ийсэн тэр боловсролын салбар дах ажлуудын онцлогийн талаар ярьлаа. За ингээд 20 оноос одоо ковид гэж нэг аюултай зүйл дэлхийд дахиар гараад ирсэн тий. Тэгэхээр яг ковидын үеэр одоо бизнесийн салбар руу орж эхэлсэн гэд ярьж ирсэн шүү дээ. Яг яагаад энэ бизнесийн салбар руу гэнт ингэж ороод одоо энэ тавилга үйлдвэр чиглэл рүү ороод ирвэ? Энэ түүх рүү хоёлаа ярилцгаа. За тий. За яг одоогийн боловсрол стор дэлгүүр маань 2018 9 он авд бол анх бол эхэлж ирсэн одоо гэрчлэгээгүй те. Яагаад 2018 9 онд ер нь ингээд нэг юм дөнгөж эхэлж ирсэн бэ гэхээр тухайн үед би хүүхдүүдээ л ингээл яаж хичээлээ заалах болох вэ гэж боддог байсан. Яаж маргаашуудад тэгвэл яаж ингээд арга зүгөө яаж өрсөлдөх вэ? Яаж тоглоулах вэ гэл ингээл те. Тэгээд хамгийн гол нөгөөтг чинь нөгөө эн чинь бас нөгөө талдаа байгуулга учраас санхүүгийн энэ нөхцөл байдлуудаа удирдах чаддаг байх ёстой ч тий. Тэнгүүд яг энэ дээр бол над дээр тухайн үед туршлага дутаад тэгээ би юу гэж утсан гэхээр за одоо яаж одоо энэ хөөрхөн хүүхдийн тий энэ хөөрхөн ордноо тий хүүхд төвчлөлийн төвийг цаашид ингэж өргөжлүүлэх вэ гэж санхүүгийн бэрхшээл тулгараад тэгээд яах вэ гэж ер нь юм асуулт бодоодсон байхгүй. За яаж одоо энэ тэндээс очиж санхүүжилт гуйх уу тий одоо яах ёстой бол гэд би бүр өвцөгийн баяраа захирал дээр хүртэл орж исэн. Би ингээд арга зүйч нь бол ингээд те гой хөгжүүлээ те. Заа харахын нэгдэл мэгдлийг чинь бараг толгойлъё гэд арай л тэгээ хэлчихэг байх. Тэгээд ингээд ийм амбицтай яах вэ гэд ингээд явжгаад 18 онд за ер нь миний өөрийн нөөц боломж нь би багаасаа ер нь ийм худалдаа 8 аав ээжийн тэгээ хамт ингээ хийгээд үтцсэн юм багаасаа юм борлуулах сэтгэлгээтэй байгаад идэг байхгүй. Тэгээд тэр нөөцөн дээр тулгуурлаад за ийм чиглэл рүү нэг орох юм байна гэдэг нэг ийм надад сэтэл төрөөд тэгээд ийм сургалтын төвүүдэд дүүл ширээ сандал тий сургууль цэцэрлэгүүдэд ширээ сандал энэ бэлэн бүтээгдэхүүнийг гээд ингээд анх бол миний зорилго ерөөсөө сургалтын төвөө яаж бүр ийм гой сургалт судалгаа хөгжлийн ингээл тий ийм өргөжүүлж том болгоно гэж мөрөөддөг. Тэгээ тийм болгохын тулд за тэгвэл би ингээ ямар ч хэлсэн санхүүжилтаа тэгвэл би өөрөө босгоо ингээ энэ тэнд очисон чинь бас санхүүжилтаа бас яг авч чадахгүй байна л да. Тэгээд борлуулалтын салбар руу ороод тэгээ яг 20 онд ч гэсэн би 18 19 ингээ 20 он хүртэл давхар хийгээд яваадсан байхгүй ингээ хажуугаар нэг жоохон ингээ нөгөө жоохон эдийн засгийн жоохон ингээ дэмжлэг аваал те өөрөө юм ингээ хажуугаар хийж явжгаад 20 онд яг ер нь коронавигоор болоод ер нь бүр нөгөө танхим ахим чинь түрээсэлдэг байсан учраас тэдэр бариа болоод онлайн яг цэвэр шилжээд нэг 20 он хүртэл яваад тэгээ 20 онд бүр ингээ хоёр юм чинь зэрэг явахад би өөрийгөө хит бах уу болоод тэгээд за тэгээ би өөртөө тангаралж байсан байхгүй за би энэ салбартаа буцаж ирнэ те бэк хийнэ. Гэтэ эхлээд би нэг жоохон мөнгөтэй болоодох ёо. Санхүүгийн асуудлаа шийдэтгэе. Тэгээд ингээ хүүхд төвчлөхөө одоо энэ ордонг дахин одоо өргөжлүүлнэ гэдэг. Тэгээ төрийн бас боолгоо төр хаагаад. Тэгээд 20 оноос яг цэвэр яг энэ одоо боловсрол стор дэлгүүрээ өргөжлүүлээд тэгээд өнөө хүртэл явж байгаа. Тэгээ одоо ч гэсэн ингээд урчигдар ч гэсэн нөгөө төвдөө явж байсан хүүхдийнхаа ээжтэй тараад нээхэн нэнэ гэхдээ хизээ нээх тэр үед ингээд танд хийх болноо гэд ингээд нээх нь бол нээл гэж боддог хэврээл байгаа. Гэхдээ болдгсон бол өөрийгөө 100% 100 ширхэг болгоо те ингэж юмгмээр санагддаг яг уу. Ягаад тэгэхээр би өөрийгөө нэг юм багшлах дээр авьяас байна гэж хараад байдаг учраас энийгээ бас хүүхдүүдэд яаж хүргэх үү гэд ингээд янз янзын мөрөөдлүүд одоо ч гэсэн байж лээдэг. Тэгэхээр ер нь 20 оноос хойш яг боловсрол стор дэлгүүр дээрээ илүү ажиллаад. Гэхдээ яг одоогийн юмны хийж байгаа ажил маань яг боловсролын бас салбартаа хэвээрээ үйл хэвээрээ. Гэхдээ орчныг гоё болгох дээр тэгвэл би яаж юу хийж чадах вэ гэд ингээд л ахаад өргөжлүүлээд л явж байна. Боловсрол гэдэг нэр өгсөн хүртэл учиртай. Ер нь бол боловсролын судлаар бас тамираа чинь магистртаа сурж байгаа тий. Тэр нь боловсрол гэдэг үг болвол тамираатай салшгүй холбоотой гэж ойлгож болохоор байна тий. Маш гоё. Тэгээд яг энэ ковидын үе бол хүмүүсийн бизнес нэлээд хумигдаж, за импортын бараа бүтээгдэхүүн зогсож бас нэлээд ийм одоо шалгуурыг ирүүлсэн байдаг тий. Нэг сорилтуудыг өгсөн байдаг. Тэгээд яг энэ үед одоо нөгөө импортын бараанаас илүү дотооддоо
одоо тавилгуудаа сандал ширээг хийж эхлэе гэдэг нэг юм гоё санаа сэтэл орсон гэдээ ярьж ирсэн шүү дээ. Энэ тухайгаас ирэл. Тий. Энэ за нөгөө сургалтын төвөө төр Пауллаад орхицээ. Тэгээ яг боловсрол стад дэлгүүрээ ингээд яг ингээд нэг импортын юм чинь. Тэгээ ингээд явж исэн чинь нэг 19-20 он хавьд явж исэн чинь нөгөө корона ч гарсан чинь импортоос бас бараа орж ирдэггүй. Тэгээд тэр үед бид нар бас нэг юм сониуч учраас бид нар чинь байнгын юм сониучаа азуулахад тийм болохоор нэм Монголдо үйлдвэрлэл ямар вэ гэлтэй. Монголдо энэ сурч ширээ сандалыг чинь ингээд технологийн ингээ гоё нэвтрүүлээд тий ингээд хийвэл ямар вэ гэдэг юм судалж мудлаа явж иж таарад 21 онд. Тэгээд 20 онд юм байна. Тэгээд яг 20 оноос 21 онд шилж яг тэр жил чинь нөгөө гаднаас бүр бараа орж ирэх байгаа. Бүр паг болоод дэлгүүр ямар ч бараагүй болоод тэр үед нь яг ингээд жоох эхлүүлсэн амсцсан ингээд явж исэн жоохон судалцсан ингээд туршаад ингээд туршилтын хугацаанд дараа явж исэн Монгол үйлдвэрлэл маань бүр ингээд нөгөө бүр ингээд өндөр болоод тий гадны ямар ч бараа байхгүй. Гэхдээ манай дэлгүүр бас дахиад дүүрэн барааттай болоод баахан ажил маань ахаал оволцоод буужигнаал. Тэгээ тэр болоод бас жинхэнэ бурхны аврал байсан гэж бид нар боддог. Сониуч байсны аз тий нөгөө талдаа дандаа ингээд судалж юм хөгжиж байгаа хөгжүүлэх тал дээр юм сонирхолтой юм байсны аз болж таарад бараагүй болоод зарим газрууд ажилчтай амрааж хахад бид нар бүр эсэргээрээ нөгөө дэлгүүр дахиад дүүрсэн монголоор ануудаар тэгээ монгол хүмүүсийн энэ инженерч одоо ухаан ямар ч мундгийн гоё залуучуудтай ялангуяа нөгөө илүү юм гагнуур юм чиглэлийн одоо гагнуур мужаа тий гагнуур мужаа ийм чиглэлийн хүмүүстэй ажиллаж байсан тэд нар маань нөгөө Монгол үйлдвэр маань ингээл яагаад гэсэн чи ямар гоё сэтгэж ямар гоё инженерчлэлтэй ямар гоё технологиудыг гаргаад зарим хүмүүс манай бүтээгдэхүүнийг тухайн үед аваад нэрээ та нар хийсэн юм уу гэж хаад хятадтай бүтээгдэхүүний тэр технологи юмнаас тутгааргүй бүр илүү хийж байгаа юм. Тэгээ бид нэг 21 он хүртэл бас нэлээ Монгол үйлдвэрлэлээр бас явсан. Корона гэдэг чинь 2021 тий. Тэгээ яг тухайн үед тэгээд корона гараад дуусаад тэгээ бүх юм бухаад намжтмал болоод тэгээ яг үйлдвэрлэлээ бүр амар өндөр далаацтай тухайн шиг бол хийхгүй байгаа. Гэтэ бол одоо бол тодорхой хэмжээнд бол явж л байгаа. За ингээд бизнесийн салбар руу орж ирээд нөгөө боловсрал гэдэг нэрээ өгөө. Танаа эмблем чинь бас гоё юм шар шувуу байсан тий. Баагааны. Тэр биг бас яаж бодож олов шар шууг. Тий. Хөрхөн тий. Тэр манайх борлуулалттай маркетингийн багийнхан маань л за яаж юм хөрхөн амтнаар ингээд симбол одоо болох уу гэд бэлэгдэл болох уу гэд тэгээд мэдээж боловсрол стори гэдэг тэр боловсролын чиглэлийнх юм чинь ийм байх уу тийм байх уу гэл тэгэл хөрхөн шар шуу баа ёо тгийгээ тэгэл манай дизайнер өөрөө зураал ингээд гаргаад ирсэн юм хөрхөн шуу. Тавилгын салбартаа яг ингээд орж ирэхдээ зах зээлийн хэр судалж ив. За тухайн үед юу л байла. Би яг багасаа л нэг юм өөрийнхөө багын одоо туршлага ээж авдаа тусалж исэн тэр туршлагуудаа нийлүүлээл цэвэр эр зоригийн одоо тий дайчин тий эр зориг тий тэрэндээ хөтлөгдөж л орж ирсэн. Багын дэх дайчин л хүн байх гэдайсэн байна да. Өнөөс тэр судалгаа модлого байхгүй. Тэгэхээр нөгөө ийм нэг хэлц. Ерөөсөө нөгөө зориг зоригоор өө чаднаа гэж орол тий. Тэгээд тэр чинь нөгөө бусдын төлөөх зориг чинь өөрөө асар их хүчтэй штэ тий. Тэгэхээр би хүүхдүүдийнхээ төлөө энийг хийн гэж орохоор чинь хийгээл гарч байгаа байхгүй. Хийдэг л. Энэсээ яг тэр ирж хүчээр л орсон байна шүү. Тийм. Хойд чинь тэгжсэн шүү. Мэдээж ингээд анхны бизнесээ эхлүүлэхэд бас стратеги ямар нэгэн зүйлийг гаргаж боддог тий. Тэр үед эхлүүлж явах ямар байсан одоо өөрчлөгдсөн тийм зүйлээ бас зөвшөөрөл. Сар ялгаа байгаа хол энэ олон жилүүдэд. Манай боловсрол стартлагч анх эхэлж байхдаа нэг 2-3 улаал байсан. Тий одоо бол бид нар 30 хэдүүлээ болсон. За энэ хугацаанд бол 20-с 26 оны хугацаанд бид нар ямар ч байсан жил болгон өсөлтүүдийг үзүүлдэг. Тэгээ сүүлийн 3 жилийн хугацаанд бид нар бүр асар их хөгжиж байгаа. За ялангуяа одоо ISO стандартыг хэрэгжүүлж эхэлснээр ялангуяа маш их өнцгүүд өөрчлөгддөг юм байна. Ер нь жинхэнэ бизнесмен гэж бизнес ямар хуу одоо тий өсөж бойждог. Бойжвол одоо зүгээр вэ юу гэдгийг тий ийм чиглэл дээр маш их суралцаад явж байгаа. Манай хамт олон өөрөө маш их юм суралцах төвтэй, харилцагч төвтэй тасралтгаас суралцахыг эрхэмлж байна. Тэгээд байнга тасралтгүй хөгжиж байна. Ямар ч байсан бидний жил болгоны гаргаж байгаа үзүүлэлтүүдэд хэмжиж чадчихээн тий. Ингээд маш гоё өөрчлөлт орсон. Ялангуяа гэхдээ миний хувь хүн дээр бол юм зан чанар маань улмал одоо ямар гэх үү? Зан чанар маань одоо
улам л байнгын л хөгжиж байна дөө. Одоо бүх талаараа л хөгжөөх. Одоо тэрнээс гадна бас нөгөө нийгмийн сайн сайхан л бас их чиглээд бас олон сайхан ажлыг хийсэн байдаг шүү дээ. Яг энэ дээр нь тусгуурлаад асуучвал одоо нөгөө ерөнхий боловсролын дунд сургуулийн хүүхдүүдийн дунд уралдаан зарлаад тэгээд тавилга локрын бэлэг энэ төр хийх нийгмийн энэ бас нөгөө бизнес эрхлэгч хүмүүсийн бас за дээрээс нь тэр удирдах байгаа хүний бас тэр гоё өр нинжин сэтгэл те өгөөжтэй тэр зан чанар за энэ бүхнийхээ бас харуулж энэ сайхан үйл ажиллагааг би бас хийсэн байх гэж харж байгаа. Тэр тухайгаа бас ярил. Манайх логорчлах хаянга 2022 онд илүү анх логорчлах хаянгээд зөвхөн Баянгол дүүргийн хэмжээнд бүх сургуулиудыг хамруулсан. Тэгээд тэндээс төсөв нь болохоор 20 сая 1-р байранд орж байгаа анги хамт олон 20 сая төгрөгийн ангиад төвчлөх эрх өгж исэн. Тэгээ энийг 3 үе шаттай энэ уралдаанаа зохион байгуулад за тэгээд ингээд нэг ангийг бид нар нийслэлийн 61-р сургууль бас одоо шалгараад тэгээд ингээд бүтэн тогтчулж өгч исэн. Тэгээд тэн дээр бол хүүхдүүд маань өөрөөрөө тавилгаа сонгоод ингээд хөрх авч исэн. Тэгээд яагаад энэ сандлыг чи сонгож байгаа ингээд асуух ч юм те. Тэгэхээр энэ гоё юм зөөлөн юм ингээд ийм зөөлөн мөөл ингээд хүүхэд яг хэрэг өөрөө тавилгаа сонгодог бол их гоё хүсэлттэй хүслийн чагсаалттай байдаг юм билэ. Тэгээд ингэжсэн энэ жил бол бид нарын хувьд бас 26 оны 5 сард бас логорчлах англи логорчлыг гээд 2G хүрхэн аянаа хийсэн. Энэ хүрээнд бас нэлээд хэдэн сургуулиуд бас оролцоод ангийн логорчулж өгсөн. Ер нь улсын болон хувийн сургуулиуд ер нь нэлээд их логортой болчихсон. Яг хуу нөгөө орон нутгийн хүүхдүүд эсвэл одоо ингээ захын хүүхдүүд сургуулиудын тэр локер нь арай бүтэн локерчоогүй дийлийнх нь бол эцэг эхчүүд болон улсаас ер нь тэгээд локерчулсан. Ер нь нэлээд локерчулсан юм билээ. Тэр үлдсэн локергүй үлдсэн хүүхдүүд локергүй байгаа хүүхдүүдийнхаа тий цүнхэн хэдэн килограмм байна тий тэр нэг жоох нэг хөөрхийн хувийн орон зоог нь ч гэсэн бүрдүүл локер бол их хөөрхөн байдаг. Тэгээд ийм уралдаануудаар дамжуулж амарчсан локерчулах айнаа бол өргөжлүүлэл явж байгаа. За энэ бол эцэг эхчүүдийн маань бас сургуулийн удирдлага багш нарын хувьд бол маш тоохон одоо сайхан том боломж юм. Тэгээ би ч бодож сууж байна. Ер нь багангийн сурагчид ялангуяа маш хүнд ачаалттай цүнхөө үрч явдаг. Хэрвээ логорчуулах аянд уралдаан тэмцээнд амжилттай орж байгаа сургуулиуд маань хүүхдүүдийнхээ хүнд нуруунд дээрээ ачаа үрч яваа тэр ачааллыг багч гэсэн бууруулах боломжтой тий. Одоо биеийн тамирынхаа хувцсыг хийчдэг, одоо маргааш нэрлэхгүй номоо хийчдэг. Ингээд энийг бол би бүх сургуулиуд бол хэрэгжүүлээд бүгд ингээд логорчосаа гэж одоо нөгөө эцэг эхийн төлөөллийн зүгээс бол бодож явдаг байхгүй юу? Одоо ингээ хүүхдээ харахаар бүх хүүхдүүдийн цүнхийг барьж үзэн. Тэгэл бүгд л үүрээд явдаг шүү дээ. Хүүхдтэйгээ нэг автобусны буудал гэрлөө нь очтол жоохон ч гэсэн нуруугийн намраа ягээд. Тэгээ энэ танаа явуулж байгаа энэ аяныг одоо оролцоод дэмжээд тэ магадгүй ингээд эцэг эхчүүд өөртөө санаачлагаараач зарим сургуулиуд аваад өчтдөг юм шиг. Тэгээ энэнд ингээд бас идэвхтэй оролцоод явах юм бол хүүхдүүдэд хийж байгаа бас би маш том үйлс юм болоо гэж харж байна. Тэгээ энийг бас гоё дэмжиж ажилласаа гэж бодож байна тий. Харин тий сүүлийн үед угаасаа логорчуулах аян бол сургууль улс за тэгээд эцэг эхчүүд маш их ингэж түүчилэн логорчуулж байгаа. За тэгэхээр энэ логорчуулах аян бол ингээ маш сайхан зохион байгуулж байгаа. Энийг бол цаашид ч гэсэн бас үргэлжлүүлэх юм бас зорилго төлөвлөгөө байгаа бах тий. Байгаа. Ер нь ингээл нийслэлийн бүх дүүргүүдэд аль ингээл одоо Баян зүрх хан уул гэж үргэлжлээд явах бас нөгөө компани марс харж байгаа бас том хэлсэн хараанд байгаа гэж бодож. Тэг жоохон энэ өөрөө логорчуулах аянаар дамжуулах хүүхдүүдийг уралдаан тэмцээн тий бүтээл сэтгэлгээ багийн ажиллагаа анги хамт олон ингээд нийтээр оролцдог учраас энэ дээр бол хүүхдүүдээс маш гоё бүтээмжүүд гарч байгаа ч бид нар үргэлж энийг яаж одоо сургуулиудын одоо үйл ажиллагаатай холбож ингэж хамтран оролцох вэ гэдэг ингээд ер нь улирал болгон уралдаануудыг тавьж байгаа. За тэгэхээр боловсрол стор дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгчид одоо тавилга худалдаа авч идэг үйлчлүүлэгчид харилцагчид бол олон байгаа. Тэгэхээр энэ үйлчлүүлэгч харилцагчдынхаа одоо тэр сэтгэл ханамжийг ямар аргаар одоо барьж сайжруулах тийм төлөвлөгөө юмыг хийж ажилладаг вэ? Ямар ч байсан манайх нөгөө энэ байгууллага өөрөө ер нь захирлынхаа философор байдаг гэж хардаг. Тэгээд аим харилцагч төвтэй юм уу те хэрэглэгч санал гомдол гарч ийн сэтгэл ханамж нь ямар байна гэдгийг бид нар судалгаа ер нь байнгын ингэж игдрүүлэх гээд одоо үзчихл байна. Тэгээд
ямар ч байсан одоо хэрэглэгчдэр ямар санал гомдол гарсан тэрийг ямар 24-48 цагта одоо барагдуулах гэдэг дээр бэлдэл бол ажиллаж л байгаа. Тэгээ энийг яг ер нь бол манай дээр яг ингэдгийн хүргэлтийн залуучууд маань хамгийн их нэг харилцагчтай тий хүргэлт ойр ажилтдаг энэ хүргэлтийн процессыг хаадаг юм хүмүүс гэдэг байхгүй. Тэгэхээр эднэрээр дамжуулаа за мөн борлуулалтын менежерүүд маань гэсэн хэрэглэгчдэр ингээ хоёр талаас нь ингэж сэтгэл ханамжийнхаа судалгаа хүргэлтийн процесс тий ингээ явж байгаа. Тэгээд юмр нь бол 24 цагта 24-48 цагта ер нь санал хүсэлтүүдийг хурдан шуурхаа шийдвэрлэх байдаг юм уу санал гомдол гарсан бол шийдвэрлэх гээд бид нар ажиллаад явж байгаа. Гэхдээ энийг лөө ISAG-ийн хүрээнд төлөлөө бүр яаж илүү хурдтай бүр одоо хэрэглэгчийн давсан сэтгэл ханамжийг яаж өгөх вэ гэдээ бид нар энэ дээр бол одоо бол нэлийн төлөвлөгөө ажиллаж байгаа. Тэгэхээр ямар ч гэсэн хэрэглэгч төвтэй ийм үйлчлэгийг одоо нэн төрөнд нэвтрүүлэхээ сайжруулаад хөгжүүлээд ингэ явж байгаа. Ер нь бол хэрэглэгчд маань түргэн шуурхай чанартай харилцаа хандлага тийм газараас л үйлчлэгийг дахин авахыг хүсэж идэг тий. Тэгэхээр хэрэглэгч төвтэй гэдэг маань одоо яг энэ чиглэл рүү чиглэсэн үйл ажиллагааг одоо танай байгууллага бол хийдэг юм байна гэж ойлгож байна. Тэгээд би бас танахаас ингээд бас бүтээгдэхүүн худалдаж аваад хүргэлтээр ирж исэн. Тэгээд олон л хүргэлтээр би бараа бүтээгдэхүүн захиалж авдаг. Тэгээ яг танаа тэг хүргэлтийн хоёр одоо залуу ирж исэн маш харилцаа хандлага сайтай. Тэгээ үнэхээр надад бол ингээд сэтгэл ханамжийг бол тэр их орхон хэдхэн минутын дотор тавилга оруулаа гаргаж байгаад бол надад сэтгэл ханамжийг маш өндөр өгч чадсан. Тэгэхээр би за эднийх бол одоо энэ хүргэлтийн ажилтнууд яг хэрэглэгчтэй холбогд ойртож ажиллаж байгаа хамгийн чухал хүмүүсийн харилцаа хандлага дээр бол маш их анхаард юм байна. Дээрээс нь хэлсэн ярьсан хугацаанда яг хүрээд ирж байгаа. Тэгэхээр энэ бол ерөөсөө тэр нэг харилцагч өршлөлтчийн тэр сэтгэл ханамж өндөр байх хамгийн тэр чухал шалгуурын нэгэнд байдгийн болов гэд би нэг хэрэглэгчийн зүгээс андарч ирсэн. Тэрийг бас энэ дашрамд талархлаа илэрхийлээ. Маш сайхан ингэж таалагдсан шүү үйлчлэгээ. Тэгээд мэдээж энэ үйлчлэгээ бол айл бүр захиалагч бүрт бол хүрж байгаа байхаа гэж бодож байгаа. Баярлалаа. Зөв. За тэгээд мэдээж ингээд бизнесийг эрхлээд баггүй хугацаа өнгөрцөн явж байна те. Одоо баг ингээд тэгш ойн дээр очиход их ойртцсан явж байгаа юм шүү дээ. Танах чи 10 жил рүүгээ баг дөхөхгүйд. Тэгэхээр мэдээж энэ хугацаанд ийм том алдаа бүтлгүйтэл гарсан ийм жишээ юмнууд ер нь байна уу? Авсан сургуунч ч юм уу тийм манай компани ч одоо 6 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд бид нар тасралтгүй л суралцж байна. Тэгээд яг хөө менежментийн багууд маань хүмүүс маань яаж тогтоон барих уу? Тэгэл нөгөө сургалт төгслийн бодлого яах уу? Тэ яаж дараагийн шатандаа гарах уу? Бизнес төлөвлөгөөгөө яаж одоо гүйцэтгэлтэй болгох уу? Гэл ер нь тасралтгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө эргэлт дөө зөндөө гарна тий. Тэр болгоноогоо ер нь нөгөө суралцгүй нөгөө тасралтгүй суралцагчтай тогтмол сурал одоо чаддаг хүмүүсээс нь мэддэг сургалтуудын зөвлөх хүчлэгээр авдаг юм уу тий. Мундаг багш нартай хамтарч ажиллах юм уу гэдэг ер нь жил болгоно л ингэж нөгөө мэддэг хүмүүстэй зуралдж байж ингэж ер нь соёлоо тогтморлжуулж одоо сайжруулж ингэж явж байна. Тий. Тогтмол ер нь суралцах юм да. Тий. Тэгвэл нэг алдсан бол хоёр дахь яаж алдахгүй байх юм тий 3 дахь бүр алдахгүйгээр яаж урдсан сэргийлэх юм тий байнгын тасралтгүй л ер нь суралцж байна. Тэгэхээр процессын сайжруулалтыг хурдтай яаж хийх вэ? Ер нь маш олон талын юм л да. Байгууллагыг бол мэдээж амжилтаа авч явахад манай хүний нөөц, хүн хүч хамгийн чухал байдаг тий. Тэгэхээр танах яг энэ ажилчид хүн хүчийнхаа одоо хамгийн их урамшуулж хөдөлгдөг барьдаг тэр зарчим тэр зүйл юу вэ? За би өөр миний хувийн зарчим бол би нэг юм хариуцлагатай байхыг хүсдэг. Тэгээд яндаа хичээдэг тий. Заримдаа янз бүр байж бас болно. Гэтэ тэрийг бас би хүнийг ч ойлгоно өөрийгөө ч ойлгуулна тий. Тэр нь юм хариуцлагатай байхыг хүсдэг. Тэгэхээр манай ажлынхан ийм санал гомдлыг хариуцлага гэж тоолдог байхгүй. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр ингээд нөгөө санал гомдол гэж нэрлснээс хариуцлага буюу одоо гэлс тэрийг нь багдуулах, энийг нь цасан залруулах те энийг нь хурдан болгох гэдэг юм уу гэдгийг ингээд манай байгууллагын хамгийн их одоо хиллэгддэг хоорондоо ярьдаг үг нь хариуцлага гэж ярьдаг. Тэгээ хариуцлагатай байх гэх энэ бүр номер 1 зарчим байдаг. Тэгэхээр хэрэглэгчид одоо үнэхээр юу гэдэг юм манай зүгээс алдаа оноотой ямар нэгэн юм гардаа гэж бид бодоход тэрийгээ бид нар үн чутраар хүлээн зөвшөөрөхтэй шүүх онцлоод ингээд хэрэглэгчийг ямар нэгэн зүйл хохирохгүйгээр ингээд 100% барагдуулах те хэрэглэгчийн ийм
санал гомдлыг шийдвэрлэх энэ дээр хариуцлага гэдэг аюу том зарчим байдгийг. Ер нь энэ манай компани хамгийн том соёлуудын нэг юм болов гэж боддог. Дээрээс нь яг юм нээлттэй юм зөөлөн урамсгалтай юм болов гэж яг манай судалгаануудаас харагддаг. Одоо нөгөө хүний нөөцийн судалгааны шүү дээ дотоод ажилчдын одоо ямар юутай сэтгэл ханамжийн судалгаанууд ч гэдэг юм уу тийм иймэрхүү зүйлүүдээр бас хардаг. Ийм ер нь байгууллагын соёл эдий яг бид нэр бас суралцаад л явж байна л да. Тэгэхээр ийм эргэтгэж тийм ийм зөөлөн нөгөө нэг зөөлөн гэдэг үг чинь хал авч явсаар л байгаа. Яваад байгаа. Тэгэхээр нэг ийм орхоор ийм хатуу ширүүн биш те одоо юу гэдгийг дарга захирал гэхээр ийм өндөр ингээд ийм биш те ер нь ийм энгийн тэгш нээлттэй тэгээд ер нь суралцахын төвтэй хариуцлагатай юм зарчимч тэгээ өөртөө хариуцлагатай бусдад хариуцлагатай тий манай нэг ажилтан нэг 2 хоног чимээс рүүгээ алга болоод ирэхэд би асууж лагамлаа үгүй нөгөө хүмүүс маань надад захирлаа ингээд гээ тайлбарлаж байгаа тий тэгээ би хэлж байгаа хгүй өчтөр чи хамт олноосоо уушлалгаарай тий чиний байхгүй чиний ажлыг хамт олон чинь хийж илүү их ачаалал авсан стресс авсан тэгэхээр чи хамт олноосоо уушлалгаарай гэдэг ч юм ер нь тэгээ мэдээж журмаараа л явна л да. Тэгэхээр энийг манай хамт олон ер нь ойлгохгүй тий баг ер нь хүмүүсээ илүү мотивацлах дээр яаж илүү мотивацлах уу яаж тэр бүтээмжтэй болох уу гэдэг дээр бид нар бол хамтраад ажиллаад хөгжөөд л явж байгаа юм стартап компани. Ер нь бол хүний нөөц ур чадвар дээр л түшиглэж тухайн компани амжилт мөхцөл бас удирдлагаас гадна хамаар хамгийн чухал зүйл. Энд дээр ч гэсэн манай бизнесийн болоод хувийн хөвшил төрийн байгууллагууд маань бол аль талд анхаарал явдаг. Багтаа тэр нэг байгалийн соёл гэдэг зүйл маш чухал байгаад. Тэр нөгөө багш зөөлөн байх ёстой гэл тамираг нөгөө боловсролын төв дээрээ явж исэн бизнесийн салбарт орж ирээд ч нөгөө зөөлөн байх, орж ирэхэд уур амьсгал тэр маш сайхан байх. Тэр маань тэр нэг гоё юм үргэлжлээд ин тий байгаад нь штэ. Одоо ч гэсэн бизнес дээр ирлээ тэр айгу гоё санагдлаа надаа. Тэгээ бас ингээд ярианаас нь бас ингээд би бодож суралцах зүйлүүд бас их гарч ирж байна. Тэгэхээр хамгийн одоо энэ баярлуулсан ийм үйл явдал юу байсан бол одоо энэ хугацаанд ер нь миний амьдрал доо яг тэр гоё баяртай мөчийг хуваалцмаар санагдлаа. За яг ажил карьерийн хувь дээр гэж ойлгох юм байна тий. Бид нар одоо ч гэсэн ингэж хүч хүйдэг зүйл бол одоо энэ жил 2026 эдийн засаг нэлээд хямралтай тий ийм ингээд ер нь ингээ бизнесийн байгууллагуудад одоо яаж дараагийн шатндаа юу хийх вэ? Зах зээлд хэрхэн одоо тий амьд үлдэх үү, өрсөлдөх үү, тий ингээ цаашид яах уу гэл энэ бол жил болгон л манай байгууллагын ажилчдын нэг энэ хурлаар ярилцдаг л сэдвүүд байхгүй. За одоо цаашид яах вэ? Бид хаана байна вэ? Хаан хүрэх вэ гэл тий. Тэгээд одоо ч гэсэн биднэрт баян гэрэл асаадаг нэг хүчл байдаг. Тэгээ би хэлдэг. Одоо энэ сая ч гэсэн манайх ингээ хурлаа хийж байгаа байхгүй багаараа те менежментээр борлуулалтаараа ч юм ингээ хурлаа гэдэг. За одоо яах вэ гэрлээ ингээд борлуулалт юм байна, тийм байна, буурж гин, өсөж гин, яах вэ гэл те. Нөхцөл хэцүү штэ гэл. Тэгээд би хэлдэг байхгүй. Эдийн засгийн ямар ч нөхцөл байдалд те. Коронагийн үед одоо биднэрт ийм одоо баатруудын түүх байна те. Том компаниуд коронагийн үед хаалга хаагаад ажилчдаа ингээ амраажсан. Тухайн үед бид нар тэгвэл хөрвөх өндөр чадвартай тий ямар ч үед дасан зохицох чадвартай гэдгийг харуулад нэг талаа хаасанд нөгөө тал нь бүр ингээд даваа явцсан гэдэг нь одоо бид нар ямар их потенциалтай ямар их ур чадвартай ямар их амьд тэс үлдэхтэй ямар ч нөхцөл хөрвөх юм чадвартай потенциалтай хүчтэй ийм хамт олон юм шүү гэдэг нь коронавирус батлагдсан. Тэгэхээр энэ 26 он бол юу ч вэ гэдэг нь өнөө өглөө би хурал дээр нөгөө хэдийгээ тий харах үндгийн өөрчлөлт тий тэгээд одоо байгаа нөөцөө илүү дээр илүү төвлөрөө байхгүй юмыг битгий яриад бай. Гэтэ бид нар бол ийм хамт одоо та нарт бол тэр потенциал байгаа. Бид нар үргэлж жилийн жил тайлан гараа дандаа өсөж гинөө. Тэгэхээр энэс дор юм гэж юу ах юм бэ? Тэгэхээр энэ бол юу ч шээ гэдэг ч юм уу те. Ингээд тэр 20 оны хөөрхөн юм баатруудын түүх байдгийн. Манай хамт олонны бүтээсэн, бидний бүтээсэн тэр ширээ сандал Монгол үйлдвэрлэлтэй тэр музейд тавьмаар болсон хөөрхөн одоо харахад их гоё дурсамжтай санагдав. Тэгэхээр энэ түүх ямар ч үед бид нар одоо хийж бүтээж чадах юм байна. Ямар ч хүн илүү сайн зүйл дээрээ төвлөрөх, тий? Сайн давуу талаа ашиглах, байнгын сониуч байх гэдэг. Тэгэхээр энэ түүхээрээ би хүмүүстэй яг удирдахч хүний нэг онцлог бас ийм болчт юм болоо гэж харагддаг. Яаж энэ хэддээ илүү гоё хүч өгөх вэ?
Тэгээ яаж мотивацлах вэ гэл те. Байнгын бодолтой. Тий. Тэгэхээр нөгөө ийм гоё түүхүүд байдаг. Энэ түүхүүдэд ярахаар би хүмүүс маань тэрэнд мотивацлагдж байгааг харахаар л үнэхээр нөгөө шараас бусна гэдэг шигтэй хамт баярлал авчдаг байхгүй. За гоё гэрлийн насаа чадлаа та. Тэ хүч чадлаа да. Гэхдээ өөрөөсөө тийм одоо яг тэрийгэ бодоод маш гоё сэтгэл догдлсон байхаа би бас ингээд юу анзаарч байна байгийнхан те. Нөгөө хамт олонныхоо энэ үг мотивац өгөөд энэ их хүнд зүйлийг даван гараад өнөөдөр ингээ явж байгаа нь бас их гоё өөрөөрөө хамт олноороо бас юм гоё бахархах хэрэгтэй те. Тэгээ тэр гоё сэтгэл хөдлөл явсан байхаа гэдгийг бас би ингээ анзаарлаа. Маш гоё байна. За тэгээд мэдээж хоёулаа нөгөө барилгын дэлгүүр барилгын дэлгүүр ажиллаж байгаа учраас тавилгын талаар бас хоёулаа нэг хэсгээ бас одоо үзэгчдэжээ бас ийм зөвлөмж маягаар гоё мэдээлэл хүргэл гэж би бодлоо л доо. Хүмүүс ер нь ингээд тавилга сонгохдоо одоо хувцас сонгож байгаа шигэ хоол хүнсээ сонгож байгаа шигэ нэг ханддаггүй юм уу гэж би зүгээр анзаарахгүй юу. Жишээлбэл хувцас сонгохдоо би ингээд гэр бүлийнхнийхээ хүүхдүүдээ заавал өөрөө өмсөж үзээл ингээд сонгодог штеп. Гэтэл тавилгыг болохоор өөрийнхөө ингээд таалагдж байгаа. За энэ тавилгыг авчия гэж хүүхдийнхаа өндөр нуруу хэмжээ юм хүмийг ч анзаарахгүйгээр сонгочдөг юм шиг санагддаг. Тэгэхээр ер нь энэ тавилгыг сандал ширээг зөв сонгоснороо ямар ач холбогдол үр дүнтэй энэ талаар хоёулаа нэг үзэгчтэй бас гоё юм мэдээлэл өгвөл. Тэгээ манай харилцагч нар одоо гарч ирсэн кейсүүдээс бас өөрхөн яри те. Тэгээ. Ер нь одоо сүүлийн үед ялангуяа эргономик гэж ярьдаг тий. Тэгээд одоо хэр эргономик вэ? Эргономик нь хэр вэ гэх тий. Тэр эргономик гэдэг нь ер нь угаасаа байсан л ойлголт. Тэгэхээр ер нь амар супер эргономик гэдээ л айгүй өндөр үнэтэй байла гэдгээс илүү тухайн сандлыг одоо сандал дээр сууж үзээд тий тухайн өөрийнхөө өндөр нам одоо тий биеийн жин харьцаа хэл тий бүц тохирсон байд нуруу муруутай ингээд нэг юм хувц өмсгөр нэг таарахаар гоё байдагтай адилхан сандал дээр суухаар ингээд нэг нуруу муурнаас түшиж орж ирээд ингээд сууж байгаа сандал дээр хүн илүү бүтээмжтэй ажилдаг. Энэ нь одоо би өөрөө ч гэсэн ажигладаг. Жишээ нь одоо би хурлынхаа уруунд айгүйх суугаад байла нэг хэсэг нодлоо. Тэгээд одоо яагаад энд орж ирэх дуртай юм бол яагаад энд суухаар ингээд айгүйх одоо тий юм хийчээд байна ингээд бүтээмж яага өндөр байгаад байна гэд би боддог байхгүй. Тэгээд тухайдаа би энэ зүүн тийш харж байгаа болохоор гоё юм болоо надад гэ тэ би болохоор өөрийнхөө оронд урагшаа хараад штэ гэт ингээд зүг мүг өрөвч энэ төрөгээ бодож үзээд тэгээ би эцэст нь олсон байхгүй энэ сандал юм байна тэ удаан сууж байгаа сандлаа хүн тэр сандал дээр тохирч биш өөртөө тохируулаад авах нь их чухал тэр бүтээмжид шууд нөлөөлөд байгаа байхгүй тэгэхээр надад өөрт одоо ийм кейс тохиолдож байгаа байхгүй тэгэхээр тэр санал өөрөө надад яг миний өндөр урт богино тэ яг ингээд нуруу муруу яг ингээд нэг суухаар нэг юм хамаг яс амарж байгаа юм шиг юм гоё. Тэгээ ингээд удаан суугаад тас гэ юм хумаа хийж хахад юм тухтаа байгаад байснаас тэн дээр айгүй удаан сууж би юм аяадсан байхгүй. Яг ажлын цаг дуустал баг нэг олон босох нь ховор шаардлагатай үедээ босоод гэд ингээд. Тэгэхээр энэ төвлөрлийг их сайжруулж бүтээмж рүү их нөлөөлдөг юм билээ сандлаа зөв сонгох нь. Ерөнхий стандартын сандал дээр суухаар яг та бол стандартад нийцээд байж бас болно. Тэ гэтэл та стандартаас өндөр юм уу туранхаа намханч гэдэг юм уу те нэг юм сандлын өөрийнх нь эргономик стандарт нь штэ. Ширээний стандарт нэг 75 байдаг. Сандал бол нэг 35-аас 45 мав байдаг байхгүй энэ суудлаа. Дээшээгээ доошхоо гэд те. Тэгээ энэ өргөн мөргөн за тэгээ тэр нурууны хонгоргоо гэл те. Ингээд томцсон хувц өмсгөр ямар харагдаж эвгөө байх уу те багцсан хувц өмсвөл бүр хачин байх уу гэл те. Ингээд манай ажилчид дээр хүртэл ажиглагдаад байдагсан байхгүй юу. Манай хүний нөөц айгу өндөр. Тэгэнгүүт хурлын өрөөнд удаан суух дургу. Тэгсэн чинь ягас гэхээр сандал нь багтаад нь штэ тэр хүнд чинь өвчм мөрчт нь ингээд тулаад те жижигдээд байж штэ сандал хурдан тараасай л гэсэн. Бараг те тийм болчиход. Гэтэ яг хуу ажлын сандал гэдэг бол гэхдээ хурлын сандлыг батхан бол бас юу штэ. Нэг удаан суух учраас айгүй хурдан мэдэгдээд байдаг байхгүй. Хурлын ширээ мэрэж яг хуу те нэг удахгүй тэрний ард хүн нэг тийм ерөнхий стандарт хоолны ширээ нэг ресторан энэ тэнд ордон штэ хэдүүлээ. Тэгэхээр тэр сандалч юу нэг стандарт болохоор нэг удаан суухгүй болохоор гайгүй байдаг байхгүй. Ажлын сандал яг мэдрүүлээд байдаг байхгүй тэрийг. Бүтээмж фокус те. Ингээд байдаг. Энэ бол миний эргэн тойронд бол надад тохиолдож ирсэн кейс байхгүй. Манай нэг найз жирэмсэн байх үедээ гэртээ хатуу сандал дээр удаан сууж ажиллаа хийгээд төрхийн хөндрөл болсон гэд надад бас кейсээ ярьж ирсэн. Тий. За тэгээд нөгөө сургуулийн сурагчид бас манай ажлын нэг
менежер эмэгтэй бас ярьж байгаа байхгүй. Би охиноо ингээ усанд оруулсан чи ингээд өвдгөнийх нь хоёр арт ингээ хав харуулсан байсан. Тэгээд яагаад тэгэхээр хатуу сандал дээр хит удаан сууснаас болсон юм байна. Тэ иймэрхүү тэгээд нөгөө манай дээр локрын уралдаанд оролцоод хүүхдүүд нөгөө 20 сая төгрөгийн ирэх хажаад ирээд өөртөө ширээ сандлаа сонгохдоо юм зөөлөвчтэй сандал сонгоод байгаа байхгүй юу. Тэгээ яагаад гэхээр зөөлгөөчээс нуухгүй. Тэгэхээр их ясархайг байх юм уу жоохон турхаа хүүхдүүд хатуу сандал дээр суухаар юм хар толб бас тогтдог гэдэг юм уу те. Ингээд тэр нь анхаарал фокус те үр дүн бүтээмжид анхаарал нөлөөлж байгаа учраас ер нь ингээд яг хүүхдүүдтэй тохирсон сандал ширээг нь тэгээ ялангуяа сандал ширээ бол ер нь стандарт байгаа. Гэтэ яг хоо мэдээж өндөр хүүхдүүд бол стандарт ширээ бас л таарахгүй л те. Тэгэхээр өндөр сүжлэг өндөө тэгэхгүй бол нөгөө хоёр өвдгөн тулаад байдаг байхгүй. Яг наадах чинь манай хүүхдүүдэд тохиолдсон байна л да. Одоо нөгөө бага ангидаа авч өгжсэн нөгөө нэг сандал ширээнийх нь нөгөө хийдэг юм багадаад одоо том болоод ирсэн чинь багадаад нарийдаад ирэхээр нөгөө сандал ширээгийн сольж өгөөд одоо хоошоо наалт суугт ингээ хүзүүн өнзөнд нь гоё таарсан сандал ширээгийн сонгосон чинь одоо тэр сандал ширээнийхээ ард суугаад хичээлээ хийгээд төвлөрөө суудаг цаг хугацаа нэмэгдсэн. Тэгэхээр би сандал ширээ тог тухтай байх нь маш чухал зүйл юм байна гэдгийг би одоо ойлгож эхэлж байгаа. Өмнө нь анзаарахгүй тэг шигээ суугаад аюу аачих хичээлээ ич тэр галтгооны ширээн дээр хийчихгүй юу энэ төр гэд. Ингээл жоохон тийм байдаг байсан. Тэгээд зориулагдталын сандал ширээг сонгож өгсөн. Одоо баг тэн дээрээсээ босохгүй шахуу суудаг болсон. Утсаа үзмээр байсан ч нөгөө сандал ширээн дээрээ суугаад хичээлээ их байсан ч нөгөө сандал ширээн дээрээ суугаад. Тэгэхээр энэ тэр өөртөө тав тухыг өгөөд юм гэсэн үг байна тийм. Бүтээмжтэй тухтай байна. Анхаарал нь илүү төвлөрж удаан бүтээмжтэй үр дүн гаргаад байна шүү дээ. Төвлөрөл удаан болохоор ч хөвлөр асууж байгаа. Тухтай байна гэдэг чинь төвлөрнө. Тухтай төвлөрөөд өөртөө таарж байгаа юм чи тухтай хувц яг тайлал байнга л нөгөөтгөл өмсгөт гэдэг тийм нэг хүнд тийм хоц байдаг тийм сайлмааргүй байнга өмсмөр санагдаг. Яг тэрнтэй л адилхан. Тэгэхээр тавилгын сонголт гэдэг бол одоо маш чухал юм байна шүү гэдэг ойлголтыг чухал юм байна шүү дээ авах нь. Харин тийм. Одоо сургуулиуд манай дээр одоо жишээ нэгээрээ олон хоёроо суудаг ширээ сандалнууд хамгийн олон загвар нь төрөл нь олон байдаг нэгээрээ суудаг ширээ сандал хамгийн олон төрөл ер нь нөгөө үйлдвэрүүд чинь тийм нэгээрээ суудгийг л үйлдвэрлэх нь загваруудыг маш олон тоогоор гаргаад одоо нийт 100% гэж үтсэх юм бол хоёроо суудаг ширээ сандал бол манай дээр 100 бүтээгдэхүүнээс нэг 5-аас 10 төрөл байгаа байхгүй юу. Тийм баг гаргадаг болсон зах зээл дээр одоо хятадын үйлдвэрч гэдэг юм те. Түрк хятадын үйлдвэрч чинь хамгийн их нэгээрээ суудгийг гаргадаг. Тэр нь хамгийн олон сонголттой байдаг. Гэтэл чинь хоёроо бол их цөөхөн төрөл байдаг байхгүй юу. 100-аас нэг 10%, 5-6хан төрөл байдаг. Тэгэхээр яагаад вэ гэхээр нэг хоёроо суудгаа ширээн дээр чинь хоёр хүүхэд хоорондоо адилхан өндөртэй ч гэдэг юм уу те биеийн бүтэц сонсдог нь адилхан байж нэг адилхан ширээн дээр таарах гэдэг нь шүү дээ. Тэд чинь удаан суух гэдэг шүү дээ. Тэ. Тэгэхээр чин угаасаа энэ зөгцөхгүй болохгүй байгааз. Тэгэхээр ер нь хүүхдүүд нэг нэгээрээ суудаг дээр суугаад те өндөр нам өргөн бүдүүнэрээ одоо те ямар өндөр хэмжээнд дээр тавьмаар байгаараа тохируулаад ингээд өөр өөртөө суумаар байгаа байхгүй. Тэр нь өөрсдийнх нь бүтээмж эрүүл мэндэд нь хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгэхээр сургуулиуд маань энэ хүүхдийн сандал ширээн дээр маш их анхаарах хэрэгтэй юм шүү дээ. Яг хүүхдүүдийн одоо ялангуяа тэр дангаараа байгаа нэгээрээ суудаг хүүхдийн төрөл олон гэж байна те. Тэгэхээр энэ бол дэлхийн улсуудын баг стандарт. Нөгөө нурууныхаа онцлогоос шалтгаалх нь шүү дээ. Одоо жишээлбэл манай хүү бол нэлээд өндөр нэг одоо арай өөрөөсөө намхаа охинтой хоёр хосороо суудаг ширээн дээр бол суухад одоо сургуульч өглөө 8-аас 1 цаг хүртэл орлоо гэж бодоход 5 цагийг тэр сандал ширээн дээр сууд зарцуулж шүү дээ. Тэгэхээр энэ бол сургуулийн хүүхдийн сандал ширээ стандарт зөв бэжэж хүүхд маань одоо нөгөө биеийн хөгжил өсөлтөнд нь бас нөлөөлөх нь шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас энэ анхааруулж зөвлөж хэлэх юу вэ? Тийм тэгээд манай найз одоо жишээ надад ингэж хэлж байгаа байхгүй. Найзаа танаагаас нэг сандал авъя охиндоо хичээлээ их офсын сандал. Тэ аль нь зүгээр өгчээ тэгээд явуулчих уу хөрөлтээр гэдэг гэж байгаа байхгүй. Тэгээд би хүүхд чи өндөр нь хийдیں۔ Гэлтэй ингээд өндөр мөндрийн ер нь авч иж тэр сандал дээр тохирох уу тэгэл одоо жин минь нас хэрэг болж байна те ер нь хувцсчлуугаас те өндөрж байна хэрэгтэй. Тэгэхээр би бол чи охинтойгоо нэг хүрээд ирэх гэж байна за. Тэгээд өөрөө сууж үзээ тэгээ авчвал болж гин үү. Тэгээд ер нь өөрөө ирээ суугаад үзээч ээ гэж. Тий. Тэрнээс би тэр хүүхдийн сууж үзээгүйгээр нэг тиймэрхүү сандал гэж баримжаагаар явуулахгүй нь шүү дээ. Тарахгүй байх магадaltaй л гэсэн үг байхгүй да. Тий. Өөрөө сууж үзээд
эвтэйхэн байна уу болж гин болохгүй нь манай ажилчид хүртэл хоорондоо би энэ дээр суун энэ дээр суухгүй гэдэг штэ. Тэ юу саналууд тий. Нэг нь айгүй намхан туранхай ч гэдэм үү те нэг нь айгүй өндөр тэгээд ямар ч хэдий те. Тэгээ яг стандарт таардаг хүмүүс гэж байна. Анзаарах хүмүүс гэж байна. Тэр чинь яг өөрөө тийм биеийн өндөр бүх юм стандарт болохоор стандарт дээр таарна. Гэтэл өнцлөгтэй байна штэ те. Өндөр гэдэг юм араа туранхай таарддаг байхгүй юу? Би ч гэсэн өөрөө яг стандарт гэхээс илүү арай жоохон юу юм жижиг хөвтөр энтердээ сууж иж илүү хөвтөх юм байдیں۔ Гэхдээ уул нь би бол стандартууд суучна. Гэхдээ надад арай жоохон одоо хувцаар бол XS гэдэг шиг ч юм уу те. Ингиж жоохон наривчлал надад би илүү удаан суугаад байгаа байхгүй. Ингээ өөрийгөө ажиглаж байгаа юм л да. Яг яваа явцдаа. Энэ сандал дээр би илүү бүтээмж гаргаад байна шүү гэд. Ер нь одоо хүмүүс илүү их нурууны өвдөлт ихтэй болцсон болохоор ялангуяа офис ажилчдын 90% нь нурууны өвдөлттэй ч гэдэг юм уу те. Ийм судалгаанууд байна. Нурууны суулттай. Тий суулттай нуруу өвдөлттэй ч гэдэг юм. Тэгээд хамгийн сүүлд бол офис ажилчид аюух сүүлийн үеийн тренд нь бол ингэ зогсоогоороо бас тодорхой хэмжээнд ажиллаа юмэр байна. Ингээд ийм зогсоогоороо зогсож ажиллаа гэдэг ийм өндөр болдог эргономик ширээ мэрээ те. Иш нуруугаа амраадаг. Дандаа суугаад хахаар нуруу өвдөд гэдэг ч юм уу те. Ер нь нэг ийм чиг хандлага руу бас орж байна. Тэгэхээр энэ хүүхдийн өсөлт хөгжилдөд тохирсон тэр тавилга яг ямар шаардлага хангасан байх ёстой байдгийн бол одоо тавилга худалдаа авахдаа хүн үн чанар те эрүүл мэндийн хүчин зүйл гэл ийм олон талаас нь судалж сонгох ёстой юу. Үнэтэйгээрээ сайн санал бол биш үстэй. Тий. Яг үстэй. Яг зүйтэй. Одоо team ergonomic, ergonomic гэл байна те. Ер нь ergonomic угаасаа ergonomic байх хэрэгтэй байхгүй. Тэр хэмжээс стандарт хэмжээнүүдийг авах хэрэгтэй. Тэр хэмжээнүүд нь Монгол улс тэгээ олон улсын ингээ стандартууд байгаа штэ. Одоо манай Монгол улсад ч гэсэн Монгол улсын стандарт яг сургуулийн ширээ сандалнаа сурагчийн ширээ сандалнууд ямар байх юм, цэцэрлэгийн ширээ сандалнууд ямар хаа гэсэн юм стандартуудтай. Тэгээд энэ стандартуудыг мөрдөж сургууль цэцэрлэгүүд ингэж ширээ сандалаа авдаг. Тэгэхээр стандартн дээр хамгийн гол нь яг уу дээш доошоо болдог өндөрсөж намсдаг гэдэг тохиолгоонууд байдаг. Тэгэхээр яг уу стандарт ч гэсэн ер нь бол шинжлэгдэн сайжруулж иж болно шүү дээ, тэ. Одоо хүмүүсийн хөгжил тэ эндээс хамаарат өөрчлөж бол тэгэхээр яг сүүлийн үед бол хамгийн гол нь өндөрсөж намсдаг. Тэгээд тэр стандартуудаа барайл явж байгаа гэсэн үг. Тэр стандарт. Тэгээд тийг яг болдгсон болоод нэгээр нь суулгах чамаар санагдав. Энэ миний хувийн л бодол ба. Тэгэх юм бол хоёр адилхан хүүхэд тааруулах ч бас их төвөгтэй шүү. Тэ. Тэгэхээр хүүхд нэгээрээ л сумаар юм шиг санагдав. Яг энэ сандал ширээний стандарт тохирсон байх хэвээр хүүхдийн эрүүл мэнд энэ төр гэл бодсон чинь одоо манай хүү чинь ингээд нэлээ өндөр тэгээд ангийнхан сандал ширээ их намхан байсан. Тэгээд өөрөө манай ангийн ширээ надад намдаад би ингээд өдөржин бүхтийжчээд миний ээжээ нуруугаар ингээд өвдөж ирдэг гэж яриад. Тэгээд тэр надад санаанд ороод айгүй юм эмзэглэх сэтгэлтэй байхгүй одоо хүүхдийн стандарт нийцсэн сандлыг сургууль нь ингээд бөөнөр нь авч өгч боломжгүй бол би хүүхдтэй зориулаад чамаагүй эрүүл мэндийнхэн төлөө авч өгөх ёстой ч юм уу гэд айгүй тийм олон бодол толгойд орж ирж байна л да. Энэ дэр биш одоо яах ёстой юм бол гэд яг хүүхдийн эрүүл мэндийг бодохоор энэ маш чухал юм байна. Яг тэгэхээр 5-6 цагийг тэр сургуульд зориулаад байгаа хгүй 7 хоногийн 5 өдөр. Энэ бол маш цаг хугацаа. 7 хоногийн баг ингээд 30 цагийг. Тий. Тэгэхээр ажиллах, суралцах, сандал тохирцсон гэж байх эсвэл байгаа хгүй тий. Тохирох өөртөө тохируул. Энд чи эд юм чи өөртөө тохируул л да. Энд эд юмдаа яагаад тохирох ёстой юм бэ? Тэгэхээр тэрийг нь одоо сургуулийн захиргаан ч юм уу багш нарт нь ч юм уу хэлээл нэг зохицуулах ёстой юм байна тий. Ээж аваад тэгээд авч идэг ээж аваад байт юм уу? Хүсэлт хийлэх ч юм уу суулгая хоёроор нь суулгая ингэж суулгая гэл ингээл авч лээдэг. Шилжил хөдөлгөөн хийхээр ялангуяа сандал ширээнд хүүхдүүд аваад очдог сургууль дээрээ. Тэгэхээр сольж болно шүү дээ. Тий. Нэгээр тэгэхээр энэ гэр болон албан байгууллагад хүмүүс тавилга одоо ингээд сонгохдоо хүмүүсийн хамгийн түгээмэл гаргадаг юм ямар алдаанууд байд юм бол. Зүгээр хөнгө үзэмжийг хараад хэлбэрт ингээд хуурдагдаал эсвэл агуулгын чухал гэдэг юм уу ер нь яг юу анхаарах вэ? Тухайн хүний өөрийнх нь хувийн сонирхол байгаа шүү дээ. Өөрийнх нь нэг юм төсөөлсөн өнгө төр тухайн хүний имиж, харизм гэдэгэл бас явж өгөн те мэдрэмж те гоо сайхны мэдрэмж нь ямар ингээл бас явж өгнө л дөө. Минималист юм уу те лагшри сонирхдаг юм уу яад ингээл бас явна. Яг уу юун дээр бид нэр борлуулалтынхаа менежерүүдэд зөвлөж одоо хэрэглэгчтэй ингэж халамжлаарай гэж зааж сургадаг вэ гэхээр хэрэглэгчийнхаа орон зай шийдлийн асуугаарэ. Тэ? Хэдийн хэмжээний
урт нь ямар өргөн нь ямар энэ тэр өрөөч нь ямар хуу юм те багтах юм уу багтахгүй юм уу те яг хуу багтахгүй орон зайд том юм тавьчихна эсвэл жижигхэн дээр томыг том дээр жижигч гэдэг юм уу нэг юм орон зайн багцаанууд дээр жоохон алдах гэдэг тэрийг бол бид нэр мэрэгжилтэй учраас тэрэн дээр нь анханасаа асуугаад нэг гэрлэгчтэй нэг буруу юм авчихгүй л ахаа солио бол ингээ явж явах орно энэ дээр нь бол шаардлагатай тохиолдолд бид нар нөгөө 3D планы нас гаргаад өгчдөг. Одоо жишээ нь юу гэдгийг та өрөөнийхөө өндөр өргөн тий хаана тоглол монгол байгаа юу тий тэр хэсгүүдээ ингээд зураад хэмжээнүүд өгч юм бол манай дизайнер яг өрөөнд чинь манай тавилгыг тавихаар энд нь тавил ингэж харагдаж байна. Ингээд тавил ямар байна гэдэг нөгөө авсан 4 5 янзын ч юм нөгөө тавилгуудыг үрж өгөөд ингээд хийгээд бас өгчдөг. Тэгэхээр нэг юм төсөөлөл буучдаг. Төсөөлөл бас буулгаж чадахгүй харилцагч нартаа бид нэг ийм хүчлэлтэй özүүлдэг. Ямар ухаар тухал энийг энэ цэнхрийг энэтэй тавиад тэр ногоонтой тавиад ингээд ингээр ямар харагдах бол гэдэг нэг төсөөлөл хэрэгтэй шүү дээ. Өнгөнийх нь зохицол нь ямар байх уу, яаж харагдах уу гэдгийг төсөөлөхөд зарим хүн бол төсөөл сайтай учраас төсөөлж болно. Мэдрэмжтэй, фэшн, дизайн, интерьер талтай хүн бол тэрийг төсөөлөөд ингээ өөрөө шийдэл олоод хийж байгаа. Тэгтэл зарим хүн бол бас тэр чиглэл дээр мэдгүй байж болно. Тэгэх юм бол тэрэн дээр нь бид бол 3D планыг гаргаж өгчих юм бол хэрэглэгч тэгвэл энийг ингэж аваа тэгж нэмээд энийг ийм болгоод гээд ингээд туслаад энэ өнгө дизайн зохиолгон дээр нь бас хөрхөн зөвлөх гээд ийм үйлчлэгээ бас үзүүлдэг. Энэгээр бас нэрээ давал талтай шүү. Тийм байна. Тэгээ чи хүн урдчилж хараад юу ачгана шүү дээ. Тэгээд ингэж ингэя гэж захиалгаа өгөөд явчих боломжтой юм тий. Ер нь ингээд сонсохоор энэ тавилга сонголт бол маш чухал юм байна. Тэгэхээр ажил дээр болоод сурагчдын суралцах хийгээд тэр ажлаа бүтээмжтэй ихэд тавилгын сонголт маш чухал юм байна шүү гэдгийг л битээр ярианаас бас хүмүүс маань ойлгож авч байгаа хаа гэж бодож байна. Би ч бас маш их зүйлийг мэдлээ. Би чи ингээд бодоо суучлаа. За миний өрөөний сандал ямар байлээ, ширээ ямар байлээ энэ төр гэж бодлоо. Тэгээ би өөрөө ямар ширээн дуртай байлээ энэ төр гэж бүх зүйлийг нөгөө бодож эхэлж штэ. Өмнө нь би нөгөө ингэж ботоогүй юм байна. Та сандал ширээ гэдэг бол сандал яг гарт ингээд хараад юм бичгээд зүгээр юм байна. Сандалыг ингээд суучхад болох юм байна гэдэг л төсөөлөл ойлголттой л явж исэн бол одоо ингээд ярилцаад ирсэн чинь маш нарийн зүйл байдаг юм байна. Тэгэхээр сандал сонголтондоо гэр бүлдээ хүүхдүүддээ ч өөртөө ч сонгохдоо маш их анхаарах хэрэгтэй юм байна. Тэр зөвлөгөө мэдээллийг сайн зөвлөж авч за очиод бүр хүүхдүүдэд дагуулж очиод сонгох хэрэгтэй юм байна гэд маш олон зүйлийг миний хувьд мэдэж авлаа. Маш их баярлалаа. Баярлалаа. За бид хоёрын ингээд ярилцах цаг маань бол дуусах тийшээ одоо хандж явах шиг байна. Тэгээд ер нь бол одоо ингээд нэг юм хувьд бизнесийн салбарт орчихсон. За тэгээд энэ боловсрал гэдэг одоо стор гэдэг энэ тавилгын госын дэлгүүрийг офисын тавилга за тэгээд сурагчдын цэцэрлэг сургуулийн сурагчдын тавилга гэх тээ энэ бүх чиглэлээр ингээд нөгөө боловсрал нэрэл авсаар л анх боловсрлоор л ингээд үйл ажиллагаа эхлүүлж ирсэн. Тэгээ боловсрал нэрээ үргэлж одоо барьсаар л яваад за тэгээд нөгөө хүүхд хөгжлийнхөө төвийг дотроо үргэлж дахиад эргэж ажилуулна гэдэг тэр сэтгэл нь энэ дотор нь бол тэгээстэй яваа. Тэгээ нэг өдөр бол бас энийхээ үйл ажиллагааг магадгүй энэ дэлгүүрийн маань нэг охин одоо компани болоо байгуулагдах байхаа гэж одоо би бол итгэж जैन. Тэгээ энэ ажил нь бас гоё амжилт хүсье. Тэгээд манай үзэгчдэд бас хэрэглэгчдэд хандаад бас хэлэх таны сэтгэлийн үгийг бас сонсъё. За маш сонирхолтой гоё нэвтрүүлэгт оролцлоо. Маш өргөн хүрээнд те өмнө нь би ямар байсан одоо ямар гоё ер нь те ямар хөө юм гоё өөрийнхөө бүхэл амьдралын карьер те энэ бүхний хуваалцахад маш сонирхолтой бас таата бас эргэж бас дурссан нэрээ тэгсэн бай шүү гэд те зарим юмыг бол бүр нэрээ би бас л нөгөө зөөлөн мөөлөн гэдгээ бас л ярьсан явж чинь эргэж бас зарчимд байсан юм байна да гэд ингээ харлаа. Тэгээд сонирхолтой гоё дурсамжтай тийм гоё ярилцлаганд оролцсон маш баярлаа гэж хэлмээр байна. Тэгээд нөгөө зөөлөн гэдэг үг бол Тамиратай анх магадгүй төрсэн цагаас нь хүүхэд байх бүх цаг үед л хамтдаа эхэлсэн юм байна. Тэгээд өнөөдрийн хүртэл энэ зөөлөн байх, өрөвч нэнжин байх гэдэг тэр философи ямагт хамт явж байгаа. Тамирагийн нэг том зарчим одоо тэр зүйл юм байна гэдгийг би энэ ярилцах энэ хугацаанд илүү их ингээд мэдэрлээ. Тэгэхээр энэ бол нөгөө хамгийн хүний одоо гоё тийм мэс чанар тий энэ нөгөө бүх зүйл дээр зөөлөн байх, эерэг байх гэдэг тэр зүйлийг олж харлаа. Маш их баярлалаа. За яа та. Тэгээ ер нь яг зөөлөн гэдэг ихтэй би бол одоо бол яг бүх юмны балансыг барих юм байна да гэж яг суралцаад явж байгаа юм байна. Тэгээд ер нь суралцаал байна. Тэгээд ийм сайхан нэвтрүүлэлд урьж оролцуулсан та бүхэндээ баярлалаа. Цаашдаа ажилд нь амжилт хүсье. За баярлалаа.
За ингэж Czech Palace подкастын маань ээлжид нэгэн дугаар Баяр наадмын өмнөхөн одоо үзэгч танд хүрлээ. За тэгээд Тамирада хэдхэн хоногийн дараа болох үндэснийх Баяр наадмын баярын мэндийг нэр дэвшүүлье. Тэгээд бас Баяр наадмын мэндчлэгийг нэр хүргэх юм байна шүү дээ ойлаа. За тэгээд үзэгчдээ бас сайхан наадаарай. Баяр наадмаа сайхан тэмдэглээрэй гэж. Дэлгэр сайхан наадамдаа Динж хотойтой сайхан наадарай монголчуудаа. Тэгээд үндэсний маань дархлаа болсон энэ сайхан баяр наадам одоо хэдхэн хоногийн дараа болох чинь битээр бас баяр наадмын өмнө бас ингээд ярилцсандаа маш их баяртай байна. Ингээд анхаарлаа хандуулсан баярлалаа. Дараагийнхаа шинэ дугаараар дахин уулзъя. За баяртай.